За хэдүүлээд залбирал хэлье. Халелуя. Хайрын дүүрэн бохицгнээ бүгд бас энэ сайхан өглөө энэ сайхан цагийг зөвшөөрч баярлалаа. Аамен. Эцэг минь үнэхээр таны хүсэл тэнгэрт биелсэн шиг бас энэ газар дээр биелэгдэхийн тулд Бурхан эцэг минь бас та бидний төлөө өөрийн цорын ганц бүрээ энэ дэлхийд илгээж бидний гэм нүгэл алдаа зөрчлийг өнөхөс түүн тохож бас хүүгээр дамжуулан бидний бүх гэм нүглийг уурчилж бас бидний тэр хуучин нүгэлт хүний бас тэр заалмуудаар дуусгаж үнэхээр биднийг гэм нүглээс харанхуугаас тэр мөнхийн шийдвэрлээс авсан бидний мөнхийн эцэг Бурханд бүх алдрыг өргөж байна. Бурхан эцэг нь өнөөдрийн бас энэ цагийг бас таны гартаа хадгаж байна. Та бас энэ цагийг хийсэн дуустал эзэмэн та удирдах өгөөрэй. Таны ариун сүнсний оршуу, амар тайвны оршуу таны хүүхдүүдийн дээр байхын төлөө Иесус Христосийн нэрээр залбирч Бурхад бүх зүйлийг таны мотор даатгаж байна. Иесус Христосийн нэрээр залбирлаа. Аамен. Аамен. Халелуя. За тэгээд өнгөрсөн 7 хоног бид нар бас нэг түүчийн 2-7 хоног хичээлийг жоохон батлаад ярьсан. Тэгээд энэ бас гол агуулга юм байсан гэхээр энэ дайсан чөтгөр бас бидний амьдралыг яаж ажилтгийг Бурхан байгаа бас муу сүнс байна. Тэгэхээр энэ муу сүнсний одоо яг ажиллаж байгаа гол үндсэн зорилго бол ерөөсөө одоо Бурханы хүмүүсийг яг аль болох мэдхгүй байх болохоор юм нүгэл унгаах. Энэ одоо Бурханы ард түмнийг аль болох өөрийнхөө иргэшээд байлгах ийм одоо зорилготойгоор одоо сатан чөтгөр ажилладаг. Тэгэхээр бид нар сатаны тэр яг анх яаж унсан, түүний хийдэг үүсний гэж бас бид харсан. Тэгэхээр Библийг харах юм бол Иохан номыг харах юм бол тэр бол түүний үүс нь бол одоо нүгэл тэр ихнээсээ нүгэл хийсэн. Түүний үүс бол одоо хүний хүүхдүүдээр гэм нүглийг хийлгэх. Гэм нүглээр одоо хүмүүсийг боолчлах, өөрийнхөө иргэшээд байлгах ийм л одоо зорилготой ажилладаг бид нар бас ойлгосон. За дараа нь бол Бурханы хүү Есүс Христ загалмаа дээр одоо сайн мэдээ, загалмаа дээр биелүүлсэн тэр үүсийн тухай ярьсан байна. Тэгэхээр эзэн бол одоо Есүс бол энэ хорвоо ертөнцийг бүтээгч гэдэг бол энэ бол маш тодорхой. Одоо олон ишлэлээр бидрийг баталсан байна. Харин яг энэ хэмжээний мэдлэгтэй байх юм бол энэ мэдлэг нь өөрөө хинд байгаа гэхээр энэ харанхуй хүчнүүд сатан гэсэн одоо Бурханы хүүг тэр бол Бурханы хүү юм аа бүтээгч юм аа гэдэг мэднэ. Тэгээд айчилдаг гэж хэлж байна. Тэгэхээр бид нар зөвхөн тийм төдий итгэлтэй байж болохгүй харин бид яг загалмаа сайн мэдээг сонсоод түүнийг бас зүрх сэтгэлдээ ойлгож хүлээж аваад энэ сайн мэдээний дотор амьдрах хэрэгтэй гэдээ ярьсан байна. Тэгэхээр түрүүчийн 7 хоногийн бас ярьсан гонцом зүйл бол одоо ялангуяа одоо итгэвч хүн одоо зөвхөн одоо Иесус Христосийн дээр загалмаа нь одоо цусаар Бурханы хүүгийн аймаар бидний нүгэл уушлах гэж байгаа нь үнэн. Бүх нүгэл ингээ уушлах гэж. Хэн итгэн тэр хүний нүглүүд уушлах гэж Бурханы хүүд итгэсэн юм. Тэгэхээр ямар байдлаар бидний нүгэл уушлах гэж байгаа гэхээр Бурханы хүү Есүс энэ хорвоо дээр тэр бүтээгч Бурхан хүн болж ирээд тэр загалмаа дээр совлогдох үед тэр өөрийнхөө тэр амь цусаар дамжуулан өөрийн амиар дамжуулаад бидний бүх нүглийн өрийг төлсөө гэж хэлж байгаа. Бүх нүрийг. Харин хүмүүс юу мэдэхгүй байгаа вэ гэхээр миний нүглийн өрийг энэ бүтээгч Бурхан маань энэ газар хүн болж ирээд өөрийнхөө амиар төлсөн байна гэдгийг хүмүүс мэдэхгүй учраас яа гэсэн тийм хүмүүс өөрсдөө янз бүрийн тийм одоо гонь биелэх. Одоо гэм нүглийнхаа төлөө янз янзын одоо уул аваа очоод одоо тактик юм янз янзын суур босох, эрх хэрэгүүлэх юм уу тийм нохоо шуу хооллох хүн одоо буюу үлгэх юм. Энэ ажиг нь тэр хүний дотор юм нүглийн буруутгал байгаа байхгүй. Тэгэхээр тэр нүглийн буруутгал гэдэг зүйлийг нь Бурханы ажиг нь тэр зүйлийг гүмсэн зайлуулж байгаа. Тэгээ Колосе номдэр авах юм бол та нарын эсрэг тэр өрийн дансыг Бурханы хүү хүчин болгосон гэж хэлж байгаа. Өрийн дансыг. Тэр өрийн дансыг хэн хөтлж байгаа вэ? Сатан яваал тийм. Тэгэхээр тэр өдөр шөнөгүй бидний ах дүүсийн эсрэг тэр яг Бурханы өмнө очоод өдөр шөнөгүй тэр буруутгадаг. Заалдаг гэж байгаа байхгүй. Энэ ингэж нүгэл хийсэн. Энэ байнга тэр бидний тэр гэм нүглийг бариад очиж заалдаж байгаа. Тэр хүний дотор ч гэсэн яг тэр өөрийнхөө буруу хийсэн зүйлийнхаа тэр буруутгал ялна гэдэг дотор нь байж байгаа. Мэдрэмж.
Тэгэхээр ямар хүн эндээс чөлөөлж байгаа энэ буруудлаас чөлөөлж байгаа гэхээр загалмаа дээр миний төлөө миний эзэн миний бурхан өөрийнхөө амиар миний хийсэн бүх нүглийн өрийг төлсөн юм аа гэж яг энэ үннийг хүлээж авч байгаа тэр хүн энэ буруутгал гэдэг нүглийн буруутгалаас чөлөөлж байгаа. За одоо би ингээд нэгэн чөлөөлөгчлээ. Чөлөөлөгчөд би одоо болцсон уу? Үгүй тийм. Дахиад загалмаа дээр ямар ажил хийсэн бэлээ? Хоёр дахь ажил бол та нарын тэр нүгэл үйлдээд байгаа. Хоошид Ром 1:6 гэх юм хоошид биднийг нүгэлд боочлуулахгүй тул. Нүгэл гэдэг зүйл дахиад боочлуулахгүй тул энэ нүгэл хийгээд байгаа биеийг энэ хуучин хүнийг Есүс загалмаа дээр хүлсэн гэж хэлж байгаа. Тэр загалмаа дээр бидний хуучин хүн нь цовдлогдсон гэж хэлж байгаа. Цовдлогдсон гэдэг нь үгсэн гэдэг үгний одоо тэр үгсэн гэсэн үг байна. Цовдлогдсон гэдэг. Яг тэр ямар ч одоо хүнийг ингээд барьж аваад цовдлчих юм бол тэрнээс амьд гардаг юм байна. Тийм болохоор Библиэлд Паул юу гэж хэлж байгаа цовдлогдсон гэж хэлж байгаа. Энэ бол баараг байхгүй, Паул гарцсан байхгүй. Таны дээр хуучин хүн бол үгсэн гэж хэлж байгаа. Тэгэхээр Ром 6-гийн 7 гарах юм бол тэгээ үгсэн нэг нь нүглээс чөлөөлөгдсөн гэж хэлж байгаа. Үгсэн хүн яг Христтэй хамт та ингээд яг үгсэн гэдгээ хүлээн зөвшөөрөд амьдрах юм бол та нүглээс яг гин нүглээс бүрэн чөлөөлөгдсөн гэж хэлж байгаа. Ром 6:11-ийг унших юм бол та нар нүглийн хувьд өөрийгөө үгсэн гэж тооцож хэлж байгаа. Нүглийн хувьд гэхээр ямар нэгэн байдлаар миний дотроос ямар нэгэн гэр нүгэл ингэж гарах үед одоо урдын адил ингээд гарч ирэх үед яг би өөрийгөө юу хийх вэ? Өөрийгөө үгсэн гэж тооцоорой гэж хэлж байгаа юм. Гэр нүглийн үед. За магадгүй ариг уудаг хүн байлаа, тамхи татдаг хүн байлаа. Тэгвэл би тамхи татдагхаа гэсэн чинь урд нь би бол ямар ч ингээд мэдрэмжүүгээр би зүгээр тамхи татдаг байл. Архи уудаг байл. Одоо үгүй ууралдаг байлаа, хараал хийдэг. Тэгвэл дотоос дахиад тэр хуучин зүйл ингээд гарч ирэх юм бол би юу шийдэхгүйгээр эзэн үжигээр чи нүглийн хувьд өөрийгөө үгсэн гэж тооцоорой гэж хэлж байгаа. Тэгэхээр нэг өсөндөө тийм хүсэл тэр махан биеийн хүсэл миний дотоос ингэж гарч ирэх үед би яг өөрийгөө өхүүлж байгаа. Би үгсэн учраас яг л бурхны хүүтэй хамт би загалмаа дээр үгсэн учраас би цаашд яг тамиг татахгүй. Би ариг уухгүй. Ариг уудаг байсан тэр хүн бол нэр Есүс хамт үгсэн байна. Тэг өмнө нь итгэж байгаа. Тэгэхээр энэ бол загалмаан сайн мэдээний үнэн багхгүй. Энэ бол нөгөө алдартай энэ дэлхийн ертөнцийн дээр 2000 жил тунхаглагдж байгаа нөгөө гайхамшигтай хүмүүсийн амьдралыг өөрчилж байгаа нөгөө сайн мэдээ бол энэ багхгүй. За магадгүй бид нар ямар нэгэн гэмийн үлээс зарим хүмүүс ингээд архинасаа ч юм уу гарахын тулд ламаар явдаг, бөөгөөр явдаг, эсвэл бүр ингээд эмчилгээ хийлэгдэг, заримдаа ингээд бүр янз бүрийн байдлаар арга хэмжээ авдаг. Гэтэл яагаад тэр хүмүүс өөрчлөгдөв вэ гэхээр тэр хүмүүс жинхэнэ үннээр тэмцээгүй гэсэн үг байна. Үннээр юусо тэмцээгүй. Дайнд орж байгаа бол тэр хүмүүс яаж ихээр сэлэн бариад авах хэрэгтэй бол нэг юм жижигхэн юм дэрс бариад авч байгаа байдаг юм байна. Тэрүүгээр байлдаг. Үүний бол ямар ч боломж. Тэгэхээр өнөөдрийн хүртэл хүмүүс яг нүглийн эсрэг тэмцэж чадаагүй гэсэн үг. Тэгвэл нүглийн эсрэг ганц тэмцэж байгаа тэр зэвсэг бол юу гэхээр сайн мэдээ. Сайн мэдээний дотор байх нь өөрөө зэвсэг. Энэ бол одоо грек болон юуда болон грек хүнийг өөрчлөх бурхны хүч сайн мэдээ бол. Ром 1:16 байгаа тийм 16. Энэ сайн мэдээ өөрөө яг хөө тэр бүх хүнийг өөрчлөх тэр бурхны хүч нь энэ сайн мэдээ дотор байдаг юм аа гэж хэлж байгаа. Тэгэхээр энэ сайн мэдээний үнэн дотор би ингээд яг бац зогсох юм бол тэр би ямар ч нүглийг би яаж чадна гэж хэлж байгаа юм. Ямар ч нүглийг яаж чадчих. Тэгээ одоо нүглийг нэг шийдвэрлэж явж байгаа. Нэгээр. Тэгэхээр өнөөдөр би бас ингээд ярих гэж байгаа гол зүйл маань болохоор юу гэхээр энэ хүний энэ одоо нүгэл гэж зүйл байна. Тэгэхээр энэ юу Соломоны дуу номыг харах юм бол усан үзмийн цэцэрлэгийг ингээд одоо цэцгэлж байх. Усан үзмийн одоо бүх цэцэрлэг байна. Одоо маш сайхан тийм усан үзмийн тэгвэл яг тэр гой цэцэглээд гой үр жимсээ гарах яг тэр үед нь яг үгээр сүйтгэдэг. Үнэнүүд хэлж байгаа. Сүйтгэдэг үнэнүүдийг нэг нэгээр нь барьяа гэж хэлж байгаа. Тэгэхээр бид нар энэ гэр нүгэл гэдэг зүйлийг хүн хангахгүй бол маш аюултай байна. Юу нүгэл юм бэ? Юу бас нүгэл биш юм бэ гэдгийг хүн таних нь аюулж байна. Тийм үү? Тэгэхээр бид нар өнөөдөр бас энэ гэр нүгэл гэдэг зүйлийн талаараас гэдэг энэ гэр нүглийг таних. Энэ бурхан гэр нүгэлд
бидний яаж ханддаг юм бэ гэдэг энэ талаар бас өнөөдөр хамт өнөөдөр бас судлаа. Библийн үгийн дагуу бас ингэ судлаа. За тэгээд бүгдээр юунаас Эхлэл номоос Эхлэл номны 3 дахь бүлгээс бүгдээр хамтаа уншсаа. За та хүмүүс хуучин гэрээний библиэлээр бол хуучин гэрээний библиэс байхгүй бол би шууд эндээс уншчихъя. 3 дахь бүлгийг библиэлээр гэж байхгүй. За тэгэхээр анхааралтай бүгдээр тэ нааша эндээс уншчих. Найдвар хүн төрлөختийн уншилт гэж байна. Тэр хүн төрлөختнийг одоо уншилтын байдалд хүргэж байгаа зүйл нь юу вэ гэхээр тэр гим нүгэл гэдэг зүйл хүний амьдрал руу орж ирснээр хүн яаж игээр унж байгаа. Хүн төрлөختний одоо унал буюу сүрэл гэсэн эхэлж байгаа гэсэн. Тэгэхээр Бурхан энэ хорвоо ертөнцийг ингээд бүтээсэн баг. Нарсаа ододыг ингээд бүтээгээд тэнгэрт байршуулсан. Тэр тэнгэрийг бүтээсэн, энэ газрыг бүтээсэн. Тэгээд энэ газрын бүх үр жимсийг ингээд бүтээж байгаа. Одоо энэ амьтад араатан жигүүртийн шууд бүгдийг ингээд төрөл төрлөөр бүтээж байгаа. Тэгээд хамгийн сүүлд нь бүтээлийнхаа 6 дахь өдөр нь Бурхан ясгаар одоо бид өөрсдийнхөө дүр төрхийн дагуу өөртөө адилхан хүнийг бүтээе гэж хэлж байгаа. Хүнийг. Тэгэхээр бид хэний дүр төрхтэй адилхан байх вэ? Бурханы дүр төрхтэй адилхан гэсэн үг. Хүн ямар нэгэн одоо сармагчтай адилхан биш. Тэр хүн Бурханы дүр төрхтэй адилхан гэж хэлж байна. Тэгээд тэр Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн хүнийг одоо Бурхан ясгаар тэр Эден гэж цэцэрлэгт одоо маш том тэр одоо цэцэрлэгт ингэ тавьсан байна. Тэр бол 4 том өрн тийм тэр цэцэрлэгт урсдаг. Одоо тэгээд маш одоо том тэр цэцэрлэгт гэж тэр хүний амт бүтээгээд тэгээд хүнээр дамжуулан хүндийн үсгээр өсөн үржиж өнөр өтгөн болж энэ газар дэлхийг дүүрэг тэгээд газар дээрх бүх зүйлийг захирна гэж хэлсэн. Тэр хүнд бол тийм захирах их мэдлийг Бурхан бас өгсөн гэж хэлж байгаа. За тэгээд 3 дахь үгээс унших юм бол эзэн Бурханы бүтээсэн аливаа хээрийн зэрлэг амьтдын дотроос могоо хамгийн илүү залтай байжээ. Тэр могоо та нарт энэ цэцэрлэгт байгаа хамгийн залтай могоо байсан. Тэгээ могоо яасан гэвэл нөгөө бүтээгдсэн хүмүүст хэлж байгаа. Та нарт энэ цэцэрлэгт байгаа бүх модны жимсээс идэж болохгүй гэж Бурхан үнэхээр хэлсэн үү хэмээн эмэгтэйгээс асуужээ. Тэр эмэгтэй могоо хандаж бид энэ цэцэрлэг дэх модны жимснээс идэж болно. Харин цэцэрлэгийн голд байгаа модны жимсний тухайд Бурхан та нарт түүнээс бүү ид. Бас түүнд бүү хөрс. Тэгвэл та нар өгнө гэж айлцсан гэмэжээ. Тэр могоо эмэгтэй та нар ерөөсөө өгөхгүй. Та нар түүнээс эзэн тэр өдөртөө нүд чинь нээгдэж Бурхан шиг болж сайн мууг мэдэх болно гэдгийг Бурхан мэддэг билээ гэжээ. 6. Тэгээд тэр модны жимс нь хүнс болгож шимтэй, нүд булаа, мэрэгэн, ухаантай болгочмоор, шунал хөдөлгөм, сайхан харагдсан тул тэр эмэгтэй түүнээс авч иджээ. Тэр бас өөртөөгөө хамт байсан нөхөртөө өгч тэр ч иджээ. Тэгээд тэр хоёрын нүд нь нээгдэж хоёулаа нүцгэн байгаагаа мэдээд инжир модны навчсыг хооронд нь холбож өөртөө бэлхэмж хийжээ. Сэрүү ороход эзэн бурханы цэцэрлэг дундуур алхаж яваад чимээг сонсоод эр хүн их нэртэйгээ хоёулаа эзэн бурханы оршуугаас цэцэрлэгийн модон дотор нуугджээ. Гэтэл эзэн бурхан хүнийг дуудаж чи хаан байна вэ гэсэн тэрээр би таны дууг цэцэрлэг дотор сонсоод нүцгэн байсан учраас айж өөрийгөө нуусан юм гэж хэлв. Тэгтэл тэр чамайг нүцгэн байсныг чи хэн чамд хэлсэн бэ? Бүү ид гэж миний чамд тушаасан тэр модны жимснээс чи эзэн үү гэж асуусан хүн надтай хамт байлахаар таны надад өгсөн тэр эмэгтэй надад тэр модны жимснээс өгсөн юм аа. Тэгээд би эцсэн гэж хэлв. Эзэн бурхан тэр эмэгтэйд чи яаж байгаа ч нэг вэ гэсэн тэр эмэгтэй. Тэр могоо намайг мэхснээс болоод би эцсэн гэв. Эзэн бурхан тэр могоод хандаж чи ийм хэрэг хийсэн учраас хамаг мал адуус хийгээд хээр талын хамаг зэрлэг амьтдаас илүүгээр харагдсан болоо. Чи хөвлөгөөрөө мөлхөж насан туршдаа тоон шороо идэх болно. Би чамайг тэр эмэгтэйтэй ус өмсөнтэй бас чиний үр хүүхдийг тэр эмэгтэй үр хүүхдтэй ус өмсөнтэй болох болно. Тэр эмэгтэй үр хүүхэд чиний толгойг няцалж чи түүний өсгийг няслах болно гэд бас эмэгтэйд чиний жирэмсний зовлон үлэмж ихсгэж би чиний жирэмсний зовлон үлэмж ихсгэж чи их зовлонтойгоор хүүхэд төрөх болно. Чи ер нөхрийг хүсэн мөрөөдөж ер нөхөр чинь чамайг захирна гэв. Адам хандаж чи эхнийхээ үгийг сонсож бүү үед гэж миний чамд тушаасан модноос идсэн учраас чамаас болж газарт хараад хүрч
Чи насан туршдаа зүтгэж байж ургацыг идэх болно. Газар чамд зангуу ба халгааг ургуулна. Чи харайлангийн далбаагаас ногоо идэх болно. Чи газар шороондоо эргэж очих хүртлээр духныхаа хөлсийг услуулан байж хоолоо олж иднэ. Учир нь чамайг газар шорооноос авсан юм аа. Чи тоос шороондоо буцаж очих болно гэжээ. Хүн эхнэрээ Ява гэж нэрлэжээ. Учир нь тэр амьд бүхний их болсон ажээ. Эзэн бурхан Адам ба түүний эхнэр зориулж арсан дээл хийж өмсгчээ гэсэн. Эзэн бурхан үзэгтэн одоо энэ хүн одоо сайн мууг мэдэх талаараа бидний нэгэн адил болсон. Тэд одоо гараа сунгаж бас амийн тэр мөнх амийн модны жимснээс авч идээд мөнх наслахгүй хэмээн айлджээ. Эзэн бурхан хүнийг өөрийг нь гаргаж авсан газар шороог харуулахаар эдэн цэцэрлэгээс гарган явуулжээ. Тэгээд бурхан тэр хүнийг хөөж аргаад амийн мод руу хөтлөх замыг нь хамгаалуулахаар эдэн цэцэрлэгийн зүүн тав херубууд болон зүг бүрд нь эргэлдэлт галт дэлтийг байрлуулан тавьжээ гэсэн. За ингээд нэг өсөндөө одоо анхны хүн буюу одоо Адам Ева юу. Анхны бүтээгдэхүүн бол Адам. Адамыг болохоор бурхан тоос шорооноос бүтээгээд тэр амин амьсгалыг үлээ өгөхөд тэр амьд оршиж болжээ гэж хэлсэн. Харин дараа нь эрэгтэй хүнд яг тийм туслагч эрэгтэй гээд Ева өгсөн. Тэгээд Ева өгөхдөө гарахтаа эрэгтэй хүний зүү аврагаас нь аваад тэр эмэгтэй хүнийг бүтээж. Тийм одоо ангаа хонсон гэдэг чинь тийм эрэгтэй хүний нэг авраг зүү авраг байдгүй гэсэн чинь. Ангаа байдгүй нэ. Тэгээд тэр бас ийм учиртай байна. Бурхан ихнээсээ тэгээд ингэсэн. Тэгэхээр Адам Ева хоёр ингээд бүтээгдсэн боловч тэр хоёроос ингээд бурхан тэр дуулууртай байдлыг харж байгаа. Тэр одоо амийн модыг тавьж байгаа. Бас сайн мууг мэдүүлэх модыг ингээд тэр эдэнцгийн гол хоёр модыг тавьж байгаа. Тэр сайн мууг мэдүүлэх мод гэдэг нь болохоор хүн өөрийнхөө одоо бие даан сонголт хийх. Тэр сонголт руугаа одоо хандна гэсэн үг. Харин бурхан юу гэж ихээр тэр хүн өөрөө ингэж өөртөө төшөөлөх. Өөрөө тэр сонголтыг хийх тэр зүйл таны амьдрал байж болохгүй. Харин яг үгээр тэр амийн мод буюу амь болсон бурхнаар удирдуулж тэр бурхантай ингэж нөхөрлөж дотносож амьдрах ёстой гэж бурхан тогтоосон юм. Гэтэл могоо болохоор яаж ихээр тэр могоон дотор хэн ажиллаж ихээр сатаа ажиллаж боловч сүнс ажиллаж байгаа. Нөгөө энэ ихэр аягдсан тэр муу сүнс ажиллаж могоогоо дамжуулаад тэр яваад эхэлчихэж байгаа. Тэгээд анхны тэр одоо гэхдээ Адам Ева хоёрын хэн эхлэж байгаа гэхээр эмэгтэй эхлэж байгаа. Тэгээд дараа нь яг нөхрөө ингээд нөгөө жимсээс дахиж өгөөд хоёулаа эхлэгдээд тэр нүгэл гэдэг зүйл унж байгаа. Тэр анхны хүний дотор юу орж ирсэн бэ? Ингээд нүгэл гэдэг зүйл яасан байх вэ? Анх одоо бүтээгдсэн хүний дотор энэ дуулуургүй байдлын тэр гим нүгэл орж ирж байгаа. Дуулуургүй байдал орж ирж байгаа. Дуулуургүй байдлаар дамжуулаад гим нүгэл гэдэг зүйл орж ирж байгаа. Дайсан гэдэг зүйл орж ирж байгаа. За тэгэхээр за бид бүгд хашаа Ром номыг унших юм бол Ром номны за талаар үгийг үзэж байгаа. За одоо энэ би номонд байгаа үгээр зэглэл амнасаа. За тийм яаж. За Ром 5:12 дээр гэж хэлж байгаа тийм. 12-оос унших юм бол. Та үеиштэй тэмдэглэж ячаарай. Нэг хүнээр ертөнцид нүглэн ирсний адил. Бас нүглэр үхлэн ирсэн гэж хэлж байгаа. Тэгэхээр Адам гэсэн эзэн хэлсэн байгаа тийм. Чи хэрэг ингээд энэ модны жимсээс идэх юм бол чи тэгээд үхнэ гэж хэлж байгаа. Тэгэхээр үхэл гэдэг зүйл нь өөрөө юугаар ирж байгаа вэ? Нүглэр дамжуулан үхэл гэдэг зүйл нь яаж хэлж байгаа. Үхэл. Тэр хэлж байна тийм. Ром 12:5-12 дээр нэг хүнээр ертөнцид нүглэн ирсний адил нүглэр үхэл бас ирсэн юм аа. Тиймээс бүгд нүгэл үйлдсэн тул үхэл нь бүх хүнд иржээ. 13 дээр нь. Учир нь хуулиас өмнө ертөнцид нүгэл байсан. Гэвч хэрв хууль байхгүй бол нүгэл хэмээн тооцохдохгүй. Гисэн хэдий ч үхэл нь Адамаас Мойсе хүртэл ноёгсон төдийгүй ирэх байсан нь түүний дүр сулах Адамын гин буруутай адил байдлаар нүглийг үйлдэх хүмүүс дээр ч ноёхож байсан гэж. Тэгэхээр энэ гин нүгэл гэдэг зүйл ингээд хүний дотор орж ирсэн. Тэгээ хизээ нүгэл гэдэг зүйл хизээ ингээд
тодорхой болж байгаа вэ гэхээр нөгөө хууль ирснээр одоо хүн гим нүгэлтэй гэдгийг одоо хүн мэдж байгаа гэсэн. Хууль ирснээр. Тэр хууль хэзээ ирсэн гэлээ? Мойсеогоо дамжуулан ирсэн тийм. Одоо Мойсеогоо дамжуулан эзэн яасан бэ? Анхны тэр 10 хуулийг өгсөн баг. Тэгэхээр тэр гим хууль гэдэг одоо бурхны тушаал гэж ирэхээр ирээд яасан гэхээр хүний дотор одоо энэ бүхэн чинь нүгэл юм биш гэдэг нь нэгсэндээ одоо ил гарсан гэсэн үг. Тэр болтол яасан нүгэл бол хууль байхгүй учраас нүгэл бол үнэхээр одоо ертөнцид тэр хууль байхгүй байсан учраас одоо нүгэл гэж тооцохдохгүй байсан. Гэхдээ хуучин гэрээний одоо бид нар гэдэг Новаг үеийг харах юм бол одоо Новаг үе бол 5000 жилийн өмнөх үе шүү дээ. 4850 жилийн өмнөх үг байна. Тэгэхээр Новаг үе бол нэг өсөндөө тэр үед юу бохоо юм шиг жихээр энэ дэлхийн нүгэл нь тэнгэр тулсан гэж хэлж байна. Энэ дэлхийн нүгэл. Нөгөө бохны бүтээсэн хүмүүсийн нүгэл нь бүр ингээд бүр тэнгэр тулсан гэж хэлж байна. Тэр хүмүүс бүр ингээд ёс усыг үүдэж тэд нар бүр ингээд өнгөр хийх ёсгүй зүйлийг хийсэн учраас бохоо яасан гэхээр би одоо хүн төрлөختийг бүтээсэндээ бурхан маш гашуудаж харамссан гэж хэлж байна. Тэгээд би энэ тэнгэрийн дорх амьттай амьсгалтай бүхнийг би арчин хаях болно гэж хэлж байна. Тэгээд энэ дэлхий дээр яасан 40 өдөр 40 шөнийн турш яасан раадар бороо орж дараа нь 150 өдөр тэр бороо үргэлжлэн ороод энэ дэлхий дээр хамгийн өндөр уулын ороогоос дээш 15 тухай ус хайж байлаа гэж хэлж байна. Энэ дэлхий тэр чигтээ усан давтаж дэлхийн ертөнцийн яасан усан галт юусэн гэсэн. Тэгээд бүх өндөр тэр дэлхий дээр амьдарч бүх хүн тэр амьтан араад нь живүүрт нь бүгд төгссөн. Тэгээд бохоо яасан гэхээр дараа нь Новагийн одоо гэр бүлээр дамжуулаад тэр 8 хүн байгаа шүү. Новагийн 3 хүү 3 эхнэр Нова эхнэртэйгээ ингээд 8 хүн тэр одоо одоогийн Туркийн тэр Аррат гэж уулан дээр тэр хөлөө тогтоод одоо Туркийн доод одоо тэр газар дундын тэнгисийн хоолтын хөндөй буюу одоо Шинарын хөндөй гэж тэр газарт хүмүүс нэрсэндээ нутгалж амьдэрсэн гэсэн. Тэгээд тэндээс хүмүүс дахиад өсөж үржээд тэр Европ тиймээс дахиад энэ дэлхийн олон орн руу ингэж явсан шүү дээ. Одоо жишээлбэл Америк тийм ихэд яасан бэлээ? Одоо 1500-ийн донд нэгдэж байгаа шүү дээ. Тэм нэгдэж байгаа шүү дээ. Тэнд бол бас 100 тонны одоо нутгийн уугуул байгаа. Гэхдээ тэнд хүн маш цөөхөн байсан шүү дээ. Гэтэл ингээд хүмүүс явж байгаа. Тэгэхээр ер нь энэ хүн гэдэг оршихуй бол маш хурдан өсөж үржиждэг. Тийм оршихуй гэдэг нь бас харагдаж байна. Бид нар хуучин гэрээний одоо Египтээс бас номыг харах юм бол Израилийн Яаковын одоо 75 хүн байгаа шүү дээ. Яаков одоо. Тэр 75 хүн Египтийн газар руу ороод 430 жил болоод гаш ирэх үедээ хэд болж гарч иж байгаа вэ? 2 сая болж гарч иж байгаа. 430 жил. Тэр өнөөдөр магадгүй бид нар ингээд 75 хүн байлаа гэвэл бид нар одоо 430 жил юм тийм энэ Улаанбаатарт ингээд амьдрах юм бол 2 сая болж байгаа байхгүй. Бүгд үдний том одоо 2 сая хүнтэй одоо чинь том бат шүү дээ. Одоо Улаанбаатарс өнөөдөр 2 сая хүрээгүй л шүү дээ. Сайн зураад лонзол байна шүү дээ. Тэгэхээр чи 2 сая хүн гэхээр чинь асар хүн боос. Бүгд үдний ус болж байгаа байхгүй. Тэгэхээр хүн бол маш хурдан өсдөг. Тэгээ бурхан бол ерөөсөн те та нар өсөн үржиж энэ газар дэлхийг дүүрэг гэж хэлж байна. Тэгэхээр тэр анхны хүмүүс ингэж гим нүгэл гэдэг зүйлд ингэж одоо унсан байна. За дараа нь бид нар хуучин гэрээний төвүүдийг ярих юм бол тэр Содом Гомора гэх юм бол те ямар одоо тэр хот гэхэд ямар бохир хот ба тэр хотод бүр ингэж харах юм бол тэр одоо эр хүнтэйгээ унтаж эмэгтэй хүнтэйгээ ингэж аваарч ирсэн. Тэгээд тэр хотыг тэр Содом Гомора хотын дээр бурхан галыг буулгаж байгаа шүү дээ. Тэгээ шийдэгч. Тэр гим нүгэл гэдэг зүйл бол ерөөсө бурхны эхнээсээ яг үзэн яддаг зүйл гэсэн. Бурхан гим нүглийг жигшдэг. Гим нүглийг үзэн яддаг. Эхнээсээ бурхан тэгж бүтээгээгүй. Анхны бүтээгдсэн Адамыг харах юм бол тэр анх нүгэлд унаагүй байхдаа Адам энэ бүх хорвоо дээр байгаа энэ бүх амьтан урмад нэрийг өгсөн байна. Бүх амьтдыг нэрлсэн байна. Одоо шиг заан гэвэл заан, арслан гэвэл арслан. Тэр яг Адамын өгсөн нэрээрээ байгаа гэж хэлж байгаа одоо хүртэл. Тэгэхээр тэр Адам тэр гим нүгэл гэдэг зүйлд унаагүй байхдаа тэр Адамын оюун ухаан ямар мундаг байсан бэ? Тэ? Маш мундаг байсан боо. Тэр амьтдыг хүртэл ингэж яг оноож нэрлэж байгаа. Туула гэх тэгээд туулаагаад байгаа шүү дээ. Туулааг одоо арслан гэж нэрлэж болохгүй үстэй. Нэрийг нь яг өөр өгж болно. Яг онж өгсөн боо. Энэ бол заан юм. Энэ бол хонь юм. Энэ бол морь юм.
Энэ бол үхэр юм. Ингэж тэр бүх амьтдыг Адам нэрлсэн гэж хэлж байгаа. Яг Эхлэл номыг дахиад унших юм бол тэр Эхлэл ном дээр тэр бүх амьтдыг нэрлсэн гэж хэлж байгаа. Тэгэхээр хүн гэм бүгд гэдэг зүйлээс хол байх юм бол яг хүний оюун ухаан ямар байх нь? Маш хурц, маш сэрэг, маш зүйлийг яг маш ингэж сэтгэн болж. За тэгвэл бид нар ингээд түүхийг зүгээр одоо энэ дэлхийн ертөнцийн түүхийг харах юм бол өнөөдөр тийм за Солонгос гэдэг улс дээр зүүж жишээ авъя л да. Солонгос гэдэг улс бол сая 100 гаруй жилийн өмнө манай Монголоос яадаг байсан юм. Манай Монголоос яадаг байсан юм. Солонгос 100 жил. Тэгвэл 1950, 60, 70, 80-ад он. Ерөө Солонгосын ерөөсөө хөгжлийн түүх бол ерөөсөө 40 жил байна. 1950 оны үед дайн дуусаад хоёр Солонгосын дайн дуусаад 49 он дуусаад тэгэл за 50-ад он 60-ад он 60-аас 70 80 90 он хүртэл 30 жил за 2000 он гэх юм 40 жил явсан Солонгосын хөгжил бол ерөөсөө пуучин шиг болсон бохтой шиг. Яг л Солонгосд юу гэсэн бэ? Энэ Христ итгэл энэ Бурхны үг орж ирж байгаа. Энэ маш хүчтэй тагсан. Тэр нь бол тэр дайны үе, дайнаас өмнө ч гэсэн бас тархаж байсан. Дайны дараа энэ бол Бурхны үг маш хүчтэй дэлгэрүүлэгдсэн гэж Солонгос. Тэр хүмүүс яасан бэ? Бүгд эзнийг хүлээж аваад хүмүүс яасан бэ? Солонгос хүмүүс гим нүглээ хайсан гэсэн. Гим нүглээ яасан гэсэн. Хүмүүс маш олноороо тэр эзний өмнө ирж, маш олноороо сүмж болгон байгуулагдаж. Солонгос яасан бэ? Үнэхээр Бурхны үг гимссэн энэ улс төр чигт. Тэгээд яасан Бурхан тэр хүмүүс гим нүглээ хаяхгүй тэр гим нүглээс хол болох юм бол яаж вэ? Тэр хүний оюун ухааныг Бурхан яаж нээж байгаа юм. Тэгээд тэр Солонгост яаж тэр Samsung үйлдвэр, Дэв, дэлхийн тэр том одоо тэр үйлдвэр байгуулад шүү дээ. За манайхан жоохон халуун байвал нойрмор хурж явж байгаа босож өндөж болно шүү. Аа. Босоод явж болно шүү. Хамаагүй. Зүгээр аав суух хэрэгтэй. Одоо гайгүй болчихоо. Нойр хүрээд жоо хөдлөө яагаад хөөж болно шүү дээ. Тэгэхээр энэ ерөөсөө энэ Христ итгэл орж байгаа улс үндэстэн бол ингээд яг ингэж юу харах юм бол энэ оюун ухааны Бурхан маш их нээж байгааг бид нар харж байгаа. Одоо шил Америк хүн амынхан одоо тийм 80% Христ гэж байгаа шүү. Тэгвэл Америкс өөрөөр харах юм бол тийм энэ дэлхийн дандаа тэр том брэндүүд яаж Америкээс гарч иж байгаа. Одоо Boeing ч гэдэм үү, Apple ч гэдэм үү тийм тэр улс үндэстэн яаж өрөөгч байгаа. Яг тэр өрөөгч байгаагийн цаад нууц нь тэр хүмүүс яаж гим нүглийг орхиод Бурхны өмнө Бурхантай харилцаатай байгаа. Тэр үед Бурхан тэр өөрийн ариун сүнсээр дамжуулаад тэр үндэстний яаж оюун санааг нээж өгч байгаа. Тэгэхээр Монгол ч гэсэн өөдөө бас л Бурхан руу яаж алхаж шүү дээ. Алхаж юм. Яг Монголын хүн амын 3 хүчтэй нэг эзэн итгэж байна. Үлдсэн 97 хүн яаж байна? Лам бөө мөргөл одоо уулоо тэнгэр нар саранд ч юм уу тийм. Эсвэл зарим ямар ч одоо Бурхангүй байна. Шашингүй байна гэсэн. Бурхан үзэлтэй гэсэн. Тэгэхээр энэ үндэстэн ч гэсэн хизээ бас энэ Бурханы өрөөлийг авахгүй. Гэвэл энэ үндэстэн өөрөө Бурхан руу яг их маас нь ирэх юм бол яг Бурхан ч гэсэн энэ үндэстнийг яг өрөөхөд бэлэн байгаа. Харин нөгөө Библийн амлалтын дагуу яг та нар гэрээ гим нүгэл хийгээ дуулуургүй байх юм бол одоо дид бол намайг унших юм бол тий та нар миний үгэн дотор гэрээ байхгүй. Миний үгнээс гадуур ийм байх юм бол би та нарын газар утга дээр тэр борооны оронд шороо ерөөлийн оронд хараал ирнэ гэж хэлж байгаа. Та нарын дээр тэр Египтийн хавдар янз янзын тэр өвчин зовлон та нарыг нэрмээр гэж хэлж байгаа. Та нар ингээд та нар руу дайсан те нэг замаар ингээд 7 замаар очиж ирнэ гэж хэлж байгаа. Дайсан хүртэл ирээд эзэж авах гэж хэлж байгаа. Тэр Монголыг ч харах юм бол бас л гашуун түүхийг дээр амссан шүү дээ. Бурхангүй бид нар бөө мөргөл шарын шашин дотор маш хүнзгий орсон шүү дээ Монголын нэг 200-300 жилийн өмнө. Тэгээд Монгол бол үнэхээр яасан дайснууд нь 7 замаар довтон ирээд Монголыг ямар ч хүчгүй болгосон шүү дээ. Монголын түүхийг харах юм бол. Харин одоо яаж игээр нөгөө ард түмэн Бурхан руу хандж байгаа учраас бас Монгол яаж юм харьцангуй бас жоохон өндийж явагдaltaа. Тэгэхээр гим нүгэл гэдэг зүйл бол эхнээсээ л яг энэ Тэнгэрийн Бурханы одоо хамгийн их дургуутдаг, жигшдэг одоо тэр зүйл бол гим нүгэл байна. За бүгдээ юу уншия. Ромоноос уншсан гэдэг юм. Ромоны 1-р бүлгийн дээр гарч. За
За 1-р бүлгийн 18 дугаар ишлээс хойш хэлээр уншнаа. Ром 1:18-аас хойш. За бүгд цэнхэр номоо гаргачих. За 18-аас бүгдээрээ дуустал уншчих. Бүлийн дуустал бүгдээрээ. Үннийг зөв бусаар нөөж дарагч хүмүүсийн аюу итгэл гүйдэл зөв бүсээр Бурхны уур Тэнгэрээс ичгэлээ. Учир нь Бурхны тухай мэдж байна. Тэнгэрийн хүндлэлтийн 11-ээс хэлсэн 18. бат Үннийг зөв бусаар нөө дарагч Түсгөө ажил бүгдээ Бурхны уур Тэнгэрээс яагаад гэвэл Бурхны тухай мэдж байгаа тэдний тал жиглэхий байдаг агаар Бурхны үүнийг тэдний их болгосон юм. Нүртний бүтээгдэхүүн түүний үйл үйлдэх мөн хүч ба Бурхны чанарын бүтээгсэн зүйлээр дамжин ойлгож илэрхий харагдаж байгаа тул тэдэнд шалтгаан байхгүй. Гэвч тэд Бурхны мэдсэн атлаа Бурхан түүнийг алдаршуулсан ч үгүй түүнд талархал өргөсөн ч үгүй харин ч бодол санаа нь хоосож ухрахгүй Бурхан харанхуй болжээ. Дуусна юм шиг. 18. 이게 잘못했나? 그리스도스 바울 гэж хэлсэн юм шүү дээ. Үгүй Ааха. би баруун нам хэлсэн шүү дээ. Кристосийн Паул ба Иесус дөрөвдөж Бурхны сайн мэдээний төлөө тусгаарлажээ. Ертнээс Иесусийг бичлээ хандсан харин доктор Бурхны хамсан энэ сайн мэдээний түүний өвийн тухай дуу ирээ Махатын Давидын алмаг гэсэн алин гэсэн хуудастай амьдсан асуудалтай Бурхны хуудсан болгосон бидний эзэн Иесус Христ юм. Түүний нэрийн төлөө бүх үндэсний дунд итгэхийн дуудлагыг би бодохын тулд нэгдсэн биеийг элчийн мөрөөр түүгээр дамжуулан би түлээн авсан бөгөөд тэдний дунд та нас юм Иесус Христийн болоод дуудагдсан. Бурхан тайлбарлсан ариун сүнс байгаа дуудагдсан. Орон буюу бүгд эзний эцэс Бурхан ба эзэн Иесус Христос нэгүсэл хийгээд амар тайван байх болтугай. Талархлын залбирал. Юуны өмнө та бүгдийг улмаас би Иесус Христос дамжуулан Бурхантай талархаж байна. Яагаад гэвэл та нарын итгэл дэлхий даяар тунгалагдсан байна. Ер нь бүгд нэг уншиж байна тийм. Уншиж юу. 1-ээс 18 хүртэл тий 18-аас шүү дээ. 18-аас 18-аас 32 хүртэл. Тийм аа. Нэгээс 18. 18-аас шүү. Нэг биш шүү. Юу 1-р бүлгийн 18 дугаар ишлээс 32 дугаар шүү. Нөгөө хүн төрлөختний эсрэг Бурхны уур хэлэн бас гинж жанаг тухай гэж наач юм тийм өчтөө. 18 тий 18-аас 32 хүртэл. Үннийг зөв бусаар гэж хэлж байна. Үннийг зөв бусаар роон дарж хүмүүс сүсгүй байдлаа зөв бус юм хэлсэн Бурхны уур хэлэн Тэнгэрээс гэж хэлдэг. Яагаад Бурхны тухай мэдээж зөв тэдний дэлхий байдаг. Бурхны үнийг тэдэнд ил болгосон. Ертөнц бүтээхтэй түүний ил үзэгдэх мөн хүчээр Бурхан чанарын бүтээгдэхүүн зүйлтэй юм. Ойлгож хэлсэн харагдаад тэдэнд шалтгаан байхгүй. Гэвч Бурханы мэдсэн атлаа Бурхан гэж түүнийг алдаршуулж өгөөд түүн талархал өргөдөг шүү. Харин ч бодол санаа хоосож ухахгүй Бурхан харанхуй болчихъя. Өөртөө нэмэн хэлдэг атлаасыг Монгол болсон бол
Уул модос бурхны дотрыг модтойхон шууд дөрвөн хүрт амьтад ирээд мөглөвчтэй дөрөө сольжээ. Ийм бурхан зүрхийг нь хөсөлтөсөө бодож юмтай бэлэн болсон би нохой дуу хоорондоо утаачээ. Чи бурхны өмнө бодлогоор болсон тэр мөглөв болсон гэж бурхан яагаад ахтах гэсэн. Таны ийм учраас бурхан тэдний готор гэсэн. Готомшиж хөлөж хаашаа зөнсөн агсан. Тэдний хатсан хөлөж сацхай байна. За онцгой бүр 29-өөс тий хаашаа унших юм бол нүглүүдийг таарчсан байгаа тий. Амен. За тэгэхээр ямар ч гэсэн ингээ харах юм бол ер нь бурхны уур хилэн ер нь ямар хүмүүсийн эсрэг ишлэгдэх тэнгэрээс ишлэгдэх гэж. 18 дээр харах юм бол Өмнөг зүг бусаар нуунд. өмнөнийг ингээ зүг тусаар нуунда гэж. Өмнөнийг ингээ мэдж байгаа мөртлөө тэр ингээ хийдэггүй гэсэн. Одоо энэ болохгүй шүү дээ гэдгийг ингээ мэдж байгаа мөртлөө яг тэрнийхээ эсрэг хийдэг. Тийм ээ тий. Одоо хүн яг тэгж байна. Одоо хүн арх уугаад ингээ миний амьдрал хэцүү болно гэдгийг мэдж байгаа мөртлөө яг тэрийг хийдэг. Зөвхт бусаар ингээ нуунда гэж. Хүмүүсийн аливаа бурханлаг бус байдал. Бас зөвхт бус байдлын эсрэг бурхны уур хилэн тэнгэрээс ишлэгдэх гэж хэлж байна. Тэгээ бурхны уур хилэн тэнгэрээс ишлэгдэнэ гэвэл энэ өөрөө одоо тэнгэрээс бурхан ингээд хашгирах биш үгүй байдал. Бурхны уур хилэн бол яаж ишлэж байгаа гэвэл тэр хүмүүсийн амьдралд одоо тийм бурханаас ирэх тэр өрөөлүүд байх болж байгаа. Тэр хүмүүсийн одоо тэр газар нутгийн ч гэсэн өрөөгдөхгүй байна. Одоо бүх зүйл одоо нэгсэндээ Библийг харах юм бол тэр бурхны уур хилэн байгаа үед бол үнэхээр тэр газар нутгч гэсэн ингээд сүлжсэн юм шиг. Тэр одоо тэр ус үндэст ингээд маш тийм хахир хатуу одоо таа хүн ингээд харах юм бол хой солонгосыг харах юм бол хүн амьдрал хэцүү байгаа шүү дээ. Тэр хүмүүс бурханд итгэхгүй байна. Шил одоо юу гэдэг бурхангүй газар байна. Шил төвд ч юм уу. Өнөөдөр ямар тэр зовж тэр ард юм. Тэгээд тэр ингээд шүтээ шүтж байгаа шүү дээ. Тэгэхээр зарим маш хэцүү байна. Маш амьдрал нь хятад гэдэг улсын тэр дараа олон жилийн дарангуул дотор ингээд дахин зовж байгаа. Тэгэхээр энэ нэгсээ бурхангүй байгаа байдал нь өөрөө тэр одоо бурхны уур хилэнг тэр газар авчирч байгаа байхгүй. Бурхангүй байдал, зүү бус, ёс бус байдал нь авчирч байгаа. Тэр учир нь бурхны тухай мэдэж болох зүйл тэдний дунд илэрхий байдаг. Бурхны тухай мэдэж болох зүйл өнөхөр бидний амьдралд байгаа. Учир нь бурхан тэдэнд ил болгосон. Бүр ертөнц бүтээснээс хойш түүний үйл үзүүлэх чанарууд нь түүний мөнх хүч ба бурханлаг төрх нь бүтээгдсэн зүйлсээр дамжуулаад ойлгож илэрхий харагдаж байгаа. Иймээс тэдэнд ямар шалтгаан байхгүй. Нэрийг харах юм бол энэ хорвоо ертөнцийг ингээ ажиглах юм бол энэ бүхний цаана бүтээгч байхгүй гэж, бурхан байхгүй гэж. Ямар ч одоо хүн ингээ бодсон байна. Байна гэдэг хүн мэдж байгаа байхгүй. Тэг мэдж байгаа мөртлөө хүн буруу зүйл хийх. Яагаад гэвэл тэдэнд шалтгаан байхгүй гэж хэлж байгаа. Бурханы өмнө одоо хожим ингээ бурханы өмнө ирэх юм бол бурхныг үгүйсхий гэсэн ч ямар ч тийм шалтгаан олдохгүй гэж хэлж байгаа. Яагаад гэвэл тэр бурхныг мэдсэн атлаа бурхан хэмээн түүнийг алдаршуулсан ч үгүй, түүнд талархал өргөсөн ч үгүй. Харин тэд бодол санаандаа хоосорч мунхаг зүрх сэтгэлд нь харанхуй болжээ. Мэргэн гэж хэлдэг атлаа тэд мунхаг болсон бөгөөд үл муудагч бурхны алдрыг бүр мууддаг хүн шувуу дөрвөн гөлтэй амьтад хийгээд мөсгөгчтэй адил дүрээр сольсон. Тэр бодоход одоо тэр бүр эргээд нөгөө бурхныг одоо мэдж байгаа мөртлөө эргээд бурхныг янз бүрийн одоо юу ийм сэлбэл хөргөөр хийх, тийм зурах. Одоо мөнгөтэй алт мөнгөөрөө хийгээд мөнгөгүй цаасаар модоор ингээд
гуй төмөрөөр бийж байгаа шүү дээ. Тэгээд тэрийг яг хин гэж нэрлэж байгаа тэрийг бурхан гэж нэрлэж байгаа. Тэгэхээр тэр үл муудагч тэр бурханы алдрыг тэр мууддаг тийм одоо дөрвөн гүлтэй амьтад шувуу тийм янз бүрийн тэр зүйл гэдэг бурханыг ингээд алдрыг нь тийм зүйлд өгсөн гэж хэлж байна. Тэгээ энэ өөрөө бурханы уур гэдэг бол бүр шатааж байгаа. Уучингээр харах юм бол энэ хүн төрлөختөнтэй бурханы хамгийн ингэж эсэргүүцсэн тэр зарим одоо бүр ус үндэстэн бүр газрын бүрмсээ ачиж байгаа. Бүр түүх байхгүй, бүр тэр үндэстэн тэр чигээр байхгүй. Алга болсон. Яг тэр үндэстэн тэр чигтээ бурханы эсрэг тэр одоо шүтэж зарим бүр үр хүүхдээ ингээд шатааж тэр химийн шүтээнд шатааж байгаа юм байна. Одоо тэр саяхан бүртлөөр 1950-аад он хүртэл байсан юм байна. Шууд хүүхдийг ингээд ийм халууны фишинг байвч хэлж байгаа юм. Тэр бичсэн байсан шүү дээ. Яс YouTube-ээс харсан. Зөв орчин 1950-аад он хүртэл юм байна. Явж исэн юм. Тэгээд 50-аад оноос хойш олон улсын юугаар гэж хариулагдсан юм. Тэгээд хүүхдээ дахиад өргөх. Тэгээд гişүл энэ ингээд ийм амар одоо ийм гим нүглүүдийг хүндрүүлэх юм бурхны хийжсэн байгаа. Тэр энэ өөрөө хийж ихэд тэр тэнгэрээс бурхны уур хэлнэ энэ бурханлаг биш байдлын төлөө энэ зөв биш байдлын төлөө хүний хүүхдүүдийн эсрэг энэ хүн төрлөختний эсрэг бурхны уур хэлнэ үргэлж эсрэг одоо эсрэгжсэн гэж хэлж байна. Тэгээд цаашаа уншимбал 24-өөс уншимбал иймээс бурхан тэднийг зүрх сэтгэлийнхэн хүсэл тачааллын бодлого юмстан зөнд нь орхисон. За ингээд бурхан ингээд ямар нэгэн байдлаар ингээд сахилгажуулт өгөөд байдаг. Ингээд зэмэл өгөөд байдаг. Гэтэл яасан? Бүр улам ингээд цаашаа ингээд гин нүглээ хийгээ явах юм бол яг бурхан тэр хүмүүс яа гэж зөнд нь хаян гэж. Бүр тэр зүрх сэтгэлийнхэн хүсэл тачааллаа хамт нь яг тэднийг зөнд нь хаяна орхин гэж хэлж. Тэгээд тэднийг өөрсдийнхөө махан биеийг гутаахад хүргэнэ гэж хэлж байна. Махан биеэ гутаагаад тэр өөрөө ингээд тэр маш хүнд байлаа хүн шүү дээ. Яг л тэр бурхны үннийг хол хуурмгаар сойж. Бүтээгчээс нь илүү бүтээлд нь мөргөж зарагдсан. Бурхан бол үрд магтагдах бүтээгч юм аа. Амен. 26 дээр нь. Ийм учраас бурхан тэднийг гутамшиг хүсэл ачаалтаа зөнд нь орхижээ. Тэдний эмэгтэйчүүд нь бэлгийн төрөлх харилцааг төрлөх бусаар солилцсон. Түүнчлэн ирчүүд нь эмэгтэй хүнтэй бэлгийн төрлөх харилцаатай болсон. Байхаар орхиод нэг нэгэндээ тэмүүх хүсэлдээ шатаж ирчүүдтэйгээ ичүүр зүйлсийг өвөлдөж өөрсдийн алдааныхаа зохих цэвэрлэлийг өөрсдөө хүртэж байна. Одоо шил өнөөдөр дэлхийн зарим улс орнууд ярих юм бол Франц ч юм уу те хөгжингөө орнууд ярих юм бол эдгээр ажигээр хөгжөлтэй орнууд энэ лесби, гомоч эдгээр шууд зөвшөөрч байгаа хуулиар. Тэгэхээр энэ чинь бол одоо бурхны өмнө энэ үнэхээр байж байгаа шүү дээ. Гэтэл Библи болохоор энийг хоригдож байгаа. Гэтэл хүний эрх гэж яриад одоо ингээд нэг тийм тэр гим нүглийг зүгээр ингээд ил цагаан болгоцсон. Хар тамхи гоо зүгээр Америк зүгээр ингээд ил болчихсон шүү дээ. Одоо ингээд бүхэл бүтэн нэг том 20 мянган хүн одоо тосгоно. Одоо тэр хот тэр чигээр зүгээр зам биш болсон биш. Хар тамхи ороод зүгээр ингээд толгоо унжуулаад ингээд шүүс асуу гоожод ямар ч мэдрэл байх юм байна. Тэгээд тэр ингээд тэр нэг жижигхэн хумсны төлөөний жигтэй хэрэглэхэд л тэр ингээд тэр хүний тим байдал ороод гэж байгаа. Тэгээд нэг очихороо тэр дахиж хэрэглэхээс нааш тэр салтгүй тим амир бодсон. Тэгээд үхт. Эцсээ яг түрүүний амирыг авсаж байгаа. Тэр өнөөдөр ингээд дэлхийн ертөнцийг харах юм бол яаж эргээд энэ дэлхийн ертөнц бол өнөөдөр нэг талаараа өнөөдөр Монгол юу гэдгийг сайн мэдээ орж иж байгаа ч гэсэн зарим сайн мэдээ ороод удсан зарим улс үндэсний яаж эргээд ядарч байгаа. Тэгэхээр Америк ч юм уу эргээд яаж тэр гим нүглүүд зүйл маш их унж байгаа байхгүй эргээд хүмүүс. Тэгэхээр одоо бидний үйлчилсэн үнэхээр энэ гим нүгэл гэдэг зүйлийг үнэхээр ялгаж таних. Үнэхээр одоо бид нар ингэ харах юм бол өнөөдөр хүүхдүүдийн нүдийг ч маш хамгаалах хэрэгтэй байна. Одоо хүүхдүүдэд ингэ бид нар утас шөөс өгчөж чинь янз бүрийн энэ сошиал ертөнц рүү ороод хүүхд зүгээр ингэ ямар ч юм үзэж болохоор байгаа юм ороод. Тэгэхээр бид нар хүүхдүүдийнхаа тэр баг болчих хүүхдүүдийн нүдийг ч бид нар хамгаалах хэрэгтэй. Тэгэхэд бол яг бид нар үнэхээр утасны дээр хяналттай байж тийм яг л зохистой тэр үнэхээр тэр хүүхдээ амьд үр жимс өгөх, үр дөнгө өгөх юм л үзүүлэх хэрэгтэй. Тэгвэл хүссэн болгоно би үзнэ гэсэн болгоно ингээд орлоо чарлангууд өгөөд авах юм бол тэр хүүхд яг гэмтэн сүнсний нүд сүнсний үдчсэн гэмтэн. Тэгээд тэр яг нэг мэтгэд тэр нүгэл дасамхаа болж байгаа байхгүй.
Тэр өнөөдрсөн сатан яаж ихээр яг энэ бидний одоо өнгөшөө дээрсэн тэр мууныг нь сатан чөтгөр бол яг энэ гим нүгэл гэдэг зүйлийг яг хөөхөр зүгээр дасгаж байгаа байхгүй ертөнцид. Тэр зүгээр л одоо юу гэдэг тий хүн ингээл арь хууж явах нь хэвээ үзэгдэл юм шиг. Тамиг татах нь хэвээ үзэгдэл юм шиг. Тий уурлал хараал хэлэх нь хэвээ үзэгдэл юм шиг. Эсвэл яг хотлоо ярих нь хэвээ үзэгдэл юм шиг. Ийм болж ш. Одоо ингээд харах юм бол маш олон хүмүүс аягүй тийм ингээд тий заа гэж байхгүй. Заа гэж байхгүй. Маш олон хүмүүс тийм байна. Тэгэхээр би бас хин нэг юм хэлж одоо миний ажлын одоо холбоотой хүмүүсийн үед зарим хүмүүс тийм хүмүүс байгаа байхгүй. За яг ингээд заагаад тохирчод байхгүй. Тэр чинь аюул хэцүү байдаг байхгүй. Тэгэхээр энэ цаг хугацаанд явах юм бол бид нар харин яг итгэж хүмүүсүүд бид нар ямар болох вэ гэхээр бид нар өнөхөр заагвал за окей. Үгүй гэвэл үгүй. Яг л ийм л байх. Яг л Библи бас гэж хэлсэн байна. Тэгэхээр үнэхээр бид нар бол ингэж магадгүй бид нар зарим зүйл ингээд одоо итгэмжтэй биш байх юм бол хэлсэндээ биш байх юм бол бид нар яг энэ ч гэсэн бидний үед яг хэвээр эдгэрх хэрэгтэй зүйл байхгүй. Эдгэрч тийм үнэхээр өөрчлөгдөх. Болохгүй энэ ч нэрээ тийм би одоо энэ ахтууд би ингээд энэ зүйлийг хийгээд өгөө гэж хэлсэн бол яг итгэмжтэйгээр очоод тийм цагт нь очоод би хийгээд өгвөл ямар их баярлах вэ тийм бид нар ингээд маш баярлдаг шүү дээ. Тэгэхээр үнэхээр бид нар ингээд ийм итгэмжтэй байдал сурах. Бурхны тэр зан чанаас суралцах. Бурхан бол итгэмжтэй. Бурхан бол хайраар дүүрэн дүлгөөн гэж байна. Бурхан бас тэр бол үнэхээр зөвхт бурхан юм. Зөвхт бурхан. Бүх талаараа зөв юм аа гэж байна. Бурхан. Тэгээ бурхан бас ариун гэж хэлж байна. Та нар бурхан би ариун байгаа шиг та нар ариун байх түн гэж бурхан бас хэлж байна. Би та нарыг ариусгадаг бурхан юм аа гэж бас хэлж байна. Тэгэхээр бид нар яв туссан цаг хугацаа өнгөрөх тусам бид нар яг үгээр өөрсдийнхөө үг яриа үйлчлийг бид нар яг үгээр ариусгана гэсэн үг. Ариун болно гэсэн. Ингэж бид нар ингээд өөрсдийнхөө одоо зүрх сэтгэлийг ингэж ариусгаснараа бид нар яг үгээр тэр бурхны дүр төрх рүү ойртож авах. Тэр бурхны мөн чанар руу ойртож авах. Хэрвээ та хэдий ч нэ ариун байдлыг сахиж хэдий ч нэ энэ гим нүглийг ингэж яаж амьдрна төдий ч нэ таны дээр яг үгээр бурхны тосолгоо бурхны эрх мэдэл бурханлаг тэр баяр хөөр амар тайван таны дээр улам илүү бэлхэн бол. Яг л бурхан өөрөө энэ бүх зүйлээр дүүрэн байна. Тэгвэл бурхны хамгийн агуу чанар бол тэр бол ариун гэж хэлж байгаа. Түүлийн ариун гэж хэлж байгаа. Тийм учраас тэр ариун байдал дотор бурхан бол тэр хүч чадлаар дүүрэн байна. Тэгвэл бурханлаг хүмүүсийн христийн хүмүүсийн хүч чадал нь хаанаас ирэх вэ гэхээр ариун байдлаас ирнэ. Хин өөрийгөө ариун болгож бурхны дүр төрхийн дагуу өөрчлөн тэр хүний дээр бурхны мэрэгүү ухаан хүч чадал бурхны тэр бүх ерөөлүүд тэр хүний дээр бэлхэн дүүрэн гэнэ гэсэн үг. За тэгээд бид заадын цаашаа харах юм бол бид чинь 28-аас харах юм бол за тэд бурхныг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан учраас бурхан тэднийг яг хүмүүсийг ингээд завхарсан сэтгэлтэй зөндөн орхиж хийх ёсгүй зүйлсийг үйлдэхэд хүргэсэн гэж хэлж байна. Тэгээд тэд бүхий зөвхт бус байдал. Зөвхт бус байдал. Хорон муу, шунал, гудар удаагаар дүүрэн, атлаач өтөө, алдаг, хэрүүл залмиг, хар санаагаар дүүрэн, ховж ярьж, бүтгэгч, бурхныг үзэн ядагч, дээрлэхгүй, их замтаа, сагсуу, хорон мууг санаачлагч, эцэг ихтэй дуулуургүй, ухуургүй, найдваргүй, үл хайрлагч, өршөөд үзүүлдэггүй хүмүүс ажээ гэж хэлж байна. Тэр хүн бурхаас холдох юм бол хүмүүс яг үгээр ийм гим нүгэлд одоо хүн унж байгаа. Тэгвэл өнөөдөр ч гэсэн яг үгээр хүн гэдэг оршихуй нэгэнт бурхаас холдоод унтсан учраас тэр унсан хүний дотроос энэ бүх гим нүгэл яг үгээр аяндаа гарч ирж байгаа байхгүй. Аяндаа энэ хүнээс гарч ирж байгаа. Тэгэхээр магадгүй бидний дотроос энэ гим нүгэл гэдэг зүйлүүд ингээд энэ одоо зүйлүүд ингэж ишлэгдэх юм бол ямар нэгэн байдлаар илэрхий юм бол бид нар яа гэж байгаа вэ? Одоо сайн мэдэн дотроо зогсно гэж байгаа шүү дээ. Би үгсэн учраас яг би одоо итгэмжтэй байна. Одоо урд нь яг одоо найдваргүй одоо ингээд надад ингээд Батэрдэнд ингээд найдвар тавьсан чинь ямар ч найдваргүй тий. За би яг хийнэ гэж хэлээд тэгэл хотлоо гэдэг буцаад тасаад арга болчихдог. Тэгвэл би ямар хүн байсан байх вэ урд нь? Батэрдэнд найдваргүй хүн байсан. Би бол яг үүнд ангуулж явж байхдаа маш найдваргүй хүн байсан байна. Манай ах мах нар үүдэг ямар найдваргүй юм бэ гэж шараад байсан байхгүй ууцгаа. Яаж ихэд
Архи уугаад тэгээд худлаа ярина. Архи уус гэж худлаа гэдэг шүү дээ. Тэгсэн гэд. Одоо тэгээд маш найдвар, итгэмжгүй. Тэр энэ ч гэсэн яаж юм ямар хүнээс гарч иж байгаа үр жимс байна. Энэ найдвар бол тэр Бурхныг мэдэхгүй. Тэр гим нүгэл дотроо байгаа хүнээс гарч байгаа зан чанар. Яг энэ бичсэн. Шүтэн шүтж байгаа. За тэгээд та бүхний би юу хэлэх чигээр та бүхэн энэ нүглүүдийг ингээд дэвтэр дээр нэг үржсэн ингээд жигсаараа бичиж тааш. Дугаарлсан бол 1 2 3 гэж тааш. Тэр хүний дотроос хүн гэдэг одоо нүгэл хүний дотроос юу гардаг байх нь? Ямар зүйл гардаг байх нь? Тэр ийм зүйл гардаг байх нь. Тэгэхээр бид нар ямар зүйл гардаг вэ гэдгийг бид нар мэдчихэж энэ өөрөө нүгэл юм байна гэдгийг бид нар мэдчихэж байна. Юу бичиг цаас байхгүй шүү дээ. Тэнд нэг цаас өгчөөл болно шүү дээ. Энэ хажуудлын өрөндөө ороод ингэж цаас бичиг цаас өгөх хоёр бүрнэ ахтай юу таа цаас л бичиж. Нааса түүгээр яг нэг саргаар ингэж бичиж. Яг өөрөөр бидний гол хичээл нь болохоор яг нүгэл гэдэг зүйлийг таньж мэдэх гэсэн таних хэрэгтэй байхгүй. Тэгэхээр зөвхөн одоо арх тамхины үглөө. Шөөс өндөр үглөө. Тэгвэл тэтгэс бид нар мэдэх хэрэгтэй шүү дээ. Уруу юм байна. Падаа Төрөлжсэн баг. чиг юм аа. Оо тийм үү. Нэг баа. Нэг юм гэж. Цаашаа юм бүрээд гэж. Тэгээд хаагаад ихээр бас дэвтэр баталгаа яриа за. Бүрээд байгаа даа. Дэвтэр байгаа гэж байгаа. Аа за. Тэрийг авчиж байгаа за. Тэгэхээр бүгдээрээ өөрийгөө тоочод биччихье тий. За 29 дээр санах юм бол хамгийн ихээр юу гэж байна? Зүг бүс. Тэд бүхий л зөв тус байдаг гэж байна. Бүхий л нэгдүгээрт нь юу гэж байна? Бүхий л зөв тус байдаг. За зөв тус байдал гэдэг нь юу гэх вэ? Бүхэл гэмнэлээ. Зөв тус байдал. За хүн юу гэдэг? За зөв тус байдал хүн ингээд за шөнө ингээд хүн ингээд юу гэдэг? За шөнө ингээд унтахгүй ингээд шөнжингоо ингээд би тоглоом авна. Зөв бид шөнжингоо ингээд би компьютер тоглоом дээр шөнжингоо тоглоом авна. Эсвэл би шөнжингоо зураг үзээд авна. Энэ зөв тус байдал нь үү? Манай эсвэл энэ зөв тус байдал нь үү? Мөн. Бүрнэ. Энэ юу гэж бодчих. Ер нь л Наараа гэдэг үг хэлсэн шүү дээ. тий хэн чадахгүй байгаа юм чинь. Тэгвэл яг бурхны тогтоосноор юу гэж юм? Одоо ингээд хүн ингээд орой нар орлоо бурхан яж ихээр бүх ертөнц амарч байгаа байхгүй. Бурхны тогтоосноор болохоор. Хүний ч гэсэн бурхан яж ихээр амраарай гэж хэлж байгаа байхгүй. Тэр үед. Тэгвэл тэр хүн яж шөнжгөө ингээд компьютер ингээд үзэж ч юм уу ингээд зурд үзээд эсвэл ямар нэгэн өөр зүйл хийгээд хонж байгаа нь өөрөө энэ өөрөө бурхны тогтоосноор зөв байна уу буруу байна уу? Энэ л буруу зүйл. Амрах үедээ амрах хэрэгтэй. Тэгэхээр амрах ёстой амрах үед амрахгүй тэр үе яаж юм? Амрах ёстой үе дээр буруу хийж байна. Хүн тэр үе яг нь солигдоод өдөр нь яг нь унтчих шүү дээ. Тэгвэл өдөр нь ажлаа хийж явсан үе чинь өдөр нь хорхож явбал энэ буруу очих уу? Болох уу? Энэ өөрөө зөв биш байдал юм байна уу? Энэ зөв биш байдлын нэг л жишээ. За чинь хүн яг нь дандаа одоо юу гэдэг одоо хоол идэхдээ тэр үе яг нь дандаа оройн цагаар хоол идэв. Би бол яг тийм хүн байсан. Тэгээ одоо би оройн цагаар хоол идэх байсан. Тэгэхээр тэр хүн дандаа оройн хоол идэх юм бол тэр хүн яг нь шөнө ходоод нь ажиллана, сайхан амарч чадахгүй, тавдахгүй байна. Дээрээс нь тэр хүний би аяндаа тараална. Тэгээд тэр таралтаас болоод яг даралт янз янзын өвчин үүснэ гэсэн үг. Тэгэхээр энэ бас нэг зөв тийш байдал шүү дээ. Тэгэхээр энэ эхний их дээр нь юу гэж бүхий зөв тус байдал гэж хэлж байгаа юм. Энэ юмнуудын хамгийн ихэнд нь бүхий зөв тус байдал. Тэгэхээр тэр зөв тус байдлууд дээр та хүмүүс дараа нь яг энэ зөв тус байдлаа салгаж авч жагаад энэ юу зөв тус байдал юм бэ өөрийнхөө мэдж байгаагаар бас та хүн бичээрэй. За жишээлбэл их оройдч унтах. Шөнжин их идэх ч юм уу. Энэ өөр зөв биш байдал шүү дээ. Өөр яг өөр зөв тус байдал юу вэ?
Өглөх янших ч. Хитрхийг ингээд тасалгүй өглөх. Нэг одоо жишээлбэл нэг буруу юм хийсэн байхад те чийс яагаад ингэж тийм байгаад дахин ингээд нэг татаад ах юм бол яг хөө тэр нь ингээд хүнд зовлттой байл үснэ. Тийм энэ өөрөө зөв биш байдал байна шүү дээ. А нэг хоёр өгөр цөө өгөр яг хөө хийж болно те. Энд дээр ингээд буруу хийсэн байна. Гэхдээ өгч байгаа та нар хайр ба дүлгөөн байдал дотор хийлээрэй гэж байна. Уучлахгүй байх асах юм шүү дээ. Уучлахгүй байх. Ингээд зөв биш байдал дотор. Тэгэхээр хэд их идэх тийм хэд их идэх нь бас яг юм. Энэ бас зөв биш байлаа уу? Хэд орой идэх. Шүн унтахгүй байх тийм. Үлдэх чинь. Үглэх тийм. Үглэх. Магадгүй та бүхний амьдралд магадгүй бас өшөө ямар жишээнүүд байна? За ингээд зөв тус байдлыг баг нэг нүүр орхисон ч болно шүү. Зөв тус байдал дээр энэ бид нар дараа нь бүгдийг өөрсдөө ингээд ярилцж байгаа бичиг. За ямарс одоо энэ дээрс цаашаа бичих юм бол хорон муу. Аливаа зүйлд тийм хорон муу бас байна тийм. Шунл байна. Бузар удаагаар дүүрнэ. Атааж өтөөч гэж тийм. Атааж өтөөч. Анлаг хэрүүл зарим хар санаагаар дүүрнэ. Ховж яригч. Гүртгэгч. Ховж яригдаг хүн бас яг тийм ховж яриг одоо ингэ дамжуулдаг тийм. Өөрөө ярина бас ингэ ховж яриг ингэ дамжуулна. Гүртгэгч бол бас аюултай тийм. Аваг байхад нь авсан гэж гүртгэгч юм тийм. Тэгээ гүртгэдэг, гүжирддэг тийм монголчууд гүртгэдэг, гүжирдэн гэж хэлж байна тийм гүжирдэн. Бурхны үгүй ядагч. Мөн модад ирлэх үү. Мөн хүн штэ. Чи их сантай саксо гэж. Өөргөө мэдгүй саксо. Их сантай гэдэг чинь одоо юу гэсэн үг вэ? Энэ тайлбарлах юм бол тийм дээгүүр сантай тийм. Одоо их сантай гэх юм бол хэмжээнээс бага юм шиг мөртөө их цантай. Тийм. Аа. Их сантай. Саксо. Саксо гэх юм. Жохон одоо яг уу. Жохон амжилт болвол ингээд саксураад ангирдаг. Онгороо гэсэн. Тэгээд
яг дараа нь бүдэрчлэх юм юм байдаг. Өөрийгөө төвлөрдөг. Дөвүүлэгдэг тий. Сансуугийн албан дээр өөрийгөө дөвүүлэгдэг. Дөвүүлэгдэг. Муу сайныг үлдэх. Орон муу бүр санаачлах юм биш. Чи Би бол аюул тодорхой хэлсэн Энэ байсан зайг байлээ. тий. Чи энэ жилийн Орон муу санаачлах. манай юу юм. Яг л Мууруу хүнийг уруу татдаг. Аа. Мууруу хүнийг уруу татдаг. Тэгэхдээ тэр санаачлах гэж аяг юм шүү дээ. Энэ сайныг санах гэдэг аюул юм болоо явчих. Орон муу санаачлах. чи ч одоо бүгд хамтдаа юу яа одоо сая сэлэнгөө тэр Тэр нэг сонгуульчлал амар том уулын амыг гэсэн тэр чигтний залуу гэдэг нэг бахан залууч авчиад ухаац моцод гэсэн амар байцсан шүү дээ. Тиймээс ингэж болохгүй манайс тиймээс тэгээд маш буруу юм яалаа. Би л мөхний санаачсан тэр залуу нэг залуу баригдаад явж идэв шүү дээ. Би тэр чи яг үүндээ тэр тэнд маш хальт байгааг мэдчихээд тэр хүмүүсийг ингээд маш олон хүмүүсийг ингээд бас ч тутчаа. Өөрөө тэр чинь яана. Хамтдаа одоо юу гэдэг улааш хүмүүс хамтдаа хусгаа хийгээд тэ санаачилдаг ч юм уу тэ. Ийм Баяр тэмдэг. хамтдаа архитыг гэх юм уу. Дундаа Өнөөдөр 18 штэ. одоо ч дундаа тэмдэглээ болсон юм шүү. Март юу ийж байгаа. Дундаа тэмдэглээ гэж өчтөй болсон. Эцэг ихтэй дуулуу гэж тийм. Зэгтэй доо. Библиэр эцэг ихтэй гэрээ дуулууртай байвал энэ газар дээр утааслан гэж байгаа шүү дээ. Эхнээс нэг хэлэх юм бол. Тэр хүний бас утааслан нууцнаас эцэг ихтэй дуулууртай байх тал байгаа шүү. Тэр эцэг ихтэй дуулуургүй байх гэдэг болохоор бас тэр хүний яг өөрийн дураараа хийж өөрийн дураараа хийдэг шүү. Дураараа амьдраас урцсан дээ шүү дээ тийм. Дуулуургүй, ухуургүй гэж хэлж байгаа. Ухуургүй гэдэг нь одоо юмыг илүү ухаж боддоггүй, юмнээ наа цаахыг боддоггүй тийм. Ухуургүйгээр нэг юм хөнгөхөө боддог юм. Тийм үү? За одоо би ингэчүүд ер нь яах вэ? Энэ бас эн чинь юу вэ? Ингээд юмыг ухаж боддоггүй, асын хараагүй гэсэн үг шүү дээ. Ухуургүй гэдэг чинь тийм. Хургуу Юмыг өнгөс боддог гэж болох уу? Гэж ойлгож болох уу? хургуу тийм юм. Өнгөс боддог. Хургууч одоо өнгөц харах тусвшин. ойлгохгүй гэсэн жутгатай. Хургуу ч өнгөц бодохоос биш. Чи юмыг ухаж боддоггүй гэсэн би одоо тэгж байгаа юм да тийм. Ингэж ойлгох уу юм лээ. Ухуургүй гэрдэ. Өнгөц бодохоос биш. Өшөө жоохон гүнзгий байхгүй. Өнгийг хараад шийддэг. Гүн гүнзээ цаад тутах нь ойлгохгүй гэсэн үг юм. Жоохон нэг тийм нэлээ муу тал руугаа шүү дээ. Тий. Хургуу ч бас үнээс ямар ухуургүй юм бэ? тий өнгөц бас биш байхгүй. Бас humorшгүй юм байна тийм. Ойлгохгүй гэсэн үг. Өөрөө л бодсон юм уу эсвэл одоо тэгээд өнгийг хараад юм шийддэг. Хургуу гэдэг чинь баг муу санаатайгаар болчихсон. Тий. Тийм. Ер нь юмны өнгийг хараад шийддэг тийм ерөөд одоо хүнтэй харьцлаа тэр үнийг бодох өөрөө бодох юм уу? Тий. тэр хөнгөн байна. Аминч. Хөө альчсан юу юм? Аминч. Аминч. Өөрөө л бодож Өөрийгөө байгаа. бодох яг зөв байхгүй. Бүрэн жагаад бүрэн төсгөр нь л өөрийгөө битэрхий бодчихсон. Тийм юм уу? Бусдыг боддоггүй. Тийм бас тийм бусдыг боддоггүй. Өөрөө л бодож байгаа. Өөрөө л болж байгаа. Өөрөө зөвхөн адилж яадаг үү? Тийм ээ. Өөр хөргийг бүтээх гэл хүнийг амар ашиглаж машигладаг хүмүүс ихтэй нэг онцгүй. Тэрийг л жоохон хурггүй гэх. Найдваргүй гэж. Найдваргүй бол Ойлгомжтой. ойлгомжтой тийм. Энэ найдваргүй жохоргоо гараад найдвар гэж. Найдвар. Өнгөц найдваргүй ч ястаа. Найдад ирэхгүй шүү. Хургуу ч бол бүр нөгөө худраггүй гэдэг шиг. За найдваргүй бол бас тийм бид нар бас Энэ дээр үл аим хэлсэн. ер нь найдвартай итгэмжтэй гэдэг үг бол ер нь бас чухал үг тийм. Тэгвэл энэ найдваргүй бол яг тэрний эсрэг байна. Нэг юм даалгах хэрэг за эдэнч найдваргүйтэй гэлээ. Яадаг бол таа гэх. За яадаг үлээ найдваргүй шүү. Найдваргүй шүү, найдваргүй шүү. Сонь байж байх нэг. 10 хүн ажиллана. 10 хүнээс нэг 3-4 хүн арай найдвартай. Нөгөөдөл найдваргүй. Тэгээд аль болох нэг найдвартай хүмүүстэй л ажлыг овоод авчих. Тэгэхээр найдваргүй хүмүүс нь хожоо. Нөгөөдөл ч болохоор нөгөө яг тэгтээ цалин байхгүй. Цалин байгаа. Нөгөө найдвартай хүмүүс чинь сайн хий.
Яг ямар ч хийж байгаа тэгээд хийснээр ажлаас салмаас авч байгаа байхгүй. Тэгэхээр бас найдваргүй хүмүүс тэгээд сүүлийн найдваргүй хүмүүс байгууллагт бол найдвартай хүнд цалин бас илүү байхгүй шүү дээ. тийм үү. Байхгүй шүү дээ. Яг шудраг нь бол бас бидрүүд яг хувийн байгууллага Найдваргүй байсан ч аав. тийм найдвартай хүмүүстэй бид нар ажил хийж байгаа шүү дээ. Яг энэ найдвартай цагтан хийж байгаа учраас. Нөгөө цагтан хийхгүй хүн бол за энэ хүмүүс дэр ажил даалгах гэдэг нь дээр за энэ ч энэ арай чадахгүй байгаа гэдэг нь эсвэл энэ хүмүүс хэцүүтэй гэл. Тэгээд энэ хоног байсан шүү. Тийм чингээс. Тэгээд найдвартай гэдэг үг аюу бас тэр илүү цаг өгөөч. Энэ ажил муу гэдэг. ойлгож. Хамгийн бид бас өөрсдөө ойлгоод Үл хайрлаа. үл хайрлах шиг чинь. Хүмүүс шиг хүүтэн сэтгэл өөрийгөө зөвхөн хайрладаг. Хүнийг хайрлаж. Үл хайрлаа. Тийм. Тэгээд үл хайрлах гэхээр бас хайрыг хайрладаг. Хайрын юм байхгүй. Тэр өөрийгөө ч баг хайрлаж байгаа. Өөрийгөө ч хайрладаггүй. Тэр нь хайр мэдгүй. Тэр нь хайр мэдгүй тий. Ганц хүнийг хайрлахгүй нөхөр өөрийгөө ч хайрлахгүй. Нийлээ хүнд хүн байх. Өөрийгөө хайрлахгүй. Үл хайрлаа. Хайрын тухай ойлголтгүй гэсэн үг. Хайрын тухай ойлгохгүй юм бол өөрийгөө хайрлахгүй байна. Яаж хайрлах мэдгүй байна шүү дээ. Тийм шүү. Тэр өөрийгөө хайрлахгүй мэдхгүй юм чинь бусдыг бас яаж хайрлах. Зарим хүмүүс нэгдэж шүү дээ. Энэ өстө үр хүүхдээ хайрлахгүй гэл тий. Өөрхөн амтан бас өөрийгөө ч хайрлах мэдгүй. Үр хүүхд манд тэр сурцсан гэсэн үг байхгүй тийм зүйлээ тий. За шээ юу вэ? Өршөөл үзүүлдэг. Өршөөл үзүүлдэггүй. Бас тийм хүн байна уу? Өршөөл үзүүлдэг хүн байна. Хатуу. Өөрөө нэг өсөх юм шиг үү? Хүнийг өршөөхгүй юу? Үгүй гэдэг шүү дээ. Өршөөл үзүүлдэг бүү гэсэн чинь бүр гатуу байх гэдэг. Тий. Мессежч. Одоо энийг юу гэж ойлгох вэ? Өршөөл үзүүлдэг. Хүний алдааг өөрчлөлийг өөрчилдөггүй. Хүний алдааг өөрчилдөггүй. Тийм Яг үү? даржуу. Тийм баян хүний өмнөхийг яриад идэх шүү дээ. Ааха. Тэр Өнгөрсөн болов өнгөрсөн юм яриад өнгөрсөнд нь хайчих юм. Тэгэхээр энэ бол өршөөл үзүүлдэг хүн байна тий. Өнгөрснийг ярьдаг гэсэн үг. Тэгээ нэг өнгөрсөн юм. Таа хүмүүс ингэ яриад байгаа юм Тэр байна. жил болсон бах дахиад хүний жилийн өмнөхийг яриад. Өнгөрснийг яриад байдаг тий. Тий одоо тэр л юм байна. Тэр чинь нөгөө ингээд Өршөөхгүй тий. Өршөөл үзүүлэхгүй тий. үзүүлэхгүй. Тэр нөгөө хүний марч эргээс үгээд тий. Жиглаад ч тэргээ дараагийн Мартин 8 хүртэл жиглаадаа яриад байгаа байна. Өгөө гэдэг. Нүгцэн штэ гэдэг. Тэр өдрөө даваа болохоор нөгөө дараагийн өгсөн санагдахгүй шүү. Тэг бас ийм зүйлсийг үйлдэгч нь яа гэж юм. И 32 дээр Хүл зогсолттой гэсэн. Зүс үлдэгч нөхөл зохино болж шүү. Айгуугүй тайлбарлаад байсан чинь үү шүү. Хүл Төгөл таарна. гэсэн бүхний зархийг тэл мэддэг хэрнээ. Тэ бол би Ийм үхэл зүйлсийг Өөрсдөө үйлдээ зогсохгүй бусдыг үйлдэлсэн ч сайн шаатдаг байна. бас нөгөө биегээр санах юм бол хийж байгаа шүү дээ. Хоёр хүүхэд байгаа шүү дээ. Мэдээж одоо хүн бүхэн нэг удаагаар өхнө гэж байгаа шүү дээ. Энэ бие одоо нэг охин. Харин хоёр дахь хүүхдийн тухай ярьсан байна. Хоёр дахь хүүхдийн бие бид нар юм ярьж байгаа тийм. Хоёр дахь хүүхэд юу? Ачаа. Хоёр дахь хүүхдийн юу ярьж байгаа тийм. Оо тий. Хоёр дахь хүүхд чинь нөгөө нэг юу гэдэг. Сүнсээр ариун сүнсэн биеэр юу там солиос. Эхний одоо өгөх болохоор хүн бүхэн нэг хүүхдийг амжиж байгаа байхгүй. Тий. Харин жинхэнэ хүүхэд буюу хоёр дахь хүүхэд бол одоо тэр сүнс Тамаас авах. биеийг орчиж байгаа сүнсэн гараад яг өдөр 180 ухаанаараа тэр там руу ангидахыг хоёр дахь хүүхэд буюу одоо жинхэнэ хүүхэд гэж хэлж байгаа. Тэгэхээр магадгүй энэ яг нөгөө юундаас асуулаа энэ тэр хүч яг үнэндээ бурхны авралыг авч чадахгүйгээр яг тэр хоёр дахь хүүхдээр өгөх тухай. Галт там таа. Аврал байхгүй. Оёргүй. Аврал байхгүй гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ зүйлийг өвлөдөөд амьдрал дуусгах юм бол. Тийм учраас би яг хүн нүгэл дотроо сүнж болохгүй гэж байна. Нүгэл дотроо өгөж болохгүй гэж байгаа. Нүгэл дотроо өгөж болохгүй. Тэр заавал яг гим нүглээ гимшиж хэрэг гим нүг хийжсэн бол яг гим нүглээ үнэхээр гимшээд орхиод үнэхээр буруу юм биш үү? Энэ чинь нүгэл юм биш үү гэж. Хөхтэй цэвэр хөх гэнэ. Чи орхих нь аюул чухал байна. Энийг өөрөө гимших. Тэгэхээр та нар гимшихгүй бол аврагдахгүй гэж байна шүү дээ. Гимшээд харин зөкстөө үржимсээр гаргах гэж байна. Зөкстөө үржимсэхээр яг нь гим нүглээ орхисон хүнээс ямар үржимс гарах вэ гэхээр бурхны үгийн дагуу зөв яаж зөв амьдрах юм бэ? Бид бид сурна гэсэн үг. Одоо цаашаа. Одоо өнөөдөр бид зөвхөн
Энэ гим нүгэл гэж яг юу юм бэ гэдгийг бас бид нар үзээд байна тий. За бүгд дахиад Галаад номыг гаргая. Галаад 5:19 гаргая. За тэндээс бид дахиад түүх. Юу яа. Харин. За Галаад 5:19-с 254 гэж байна. аа 254. Эдгээр махан бие үүсгэн илэрхий. Махан бие гэдэг нь хүний махан бие буюу махан биеийн хүслээс гарч байгаа үүс гэж хэлж байгаа. Махан бие үүс. Махуудын үүс гэж. Тэр энэ хүний нүглийг хэлж байгаа шүү. 19. За хүний махан бие үүс үеийн нүгэл нь илэрхий юм аа. Эдгээр нь за дахиад цаашаа үргэлжлүүлээд явчаарай. Түрүүн бичсэн те 22 өмнөх тэр 22 юу бичсэн байна гэж. Махбодоо орхиод нэг өгөх нь. За цаашаа үргэлжлүүлээд бичиж. 23 нь юу вэ? Завхаар. За завхаар махбод тэр түрүүчээд давхцчихвал орчихороо манайхан. За завхаар гэдэг бол маш том нүгэл байна тий. Бузар байдал. Бузар байдал гэж байлоо. Бузар болоогоор дүүрэн гэж байсан тий. Бузар байдал. Тачаангуй байдал гэнэ. Зүрхий юм Аа аа. 24-нд тачаангуй байдал. Тэр нь завхаар л. Тачаангуй байдал. За шүтэн шүтгэхээс нүгэл байгаа юм шүү дээ. Шүтэн шүтлэг. 27. Одоо би хүмүүс ингэ шүтэн шүтэж байгаа шүү дээ. Янз бүрийн шүтэн шүтэж байгаа. Энэ бол нүгэл байна. Шүтэн шүтлэг. За өөр юу гэж байна? Ид шид. Шүтэн шүтлэг. Янз бүрийн ид шидэнд хүмүүс итгэдэг шүү дээ, тий. Одоо ингэ ид шидэнд. Мухар сүсэг. Одоо мухар сүсэг ид шид гэдэг тий. Одоо бүр ихтер ингэ нэг шүтсэн юм байдаг шүү дээ. Ид шид. Гайсан. Одоо юу гэдэг юу үүднийхээ тотхон дээр яг уу одоо энэ Байсан. ямар нэг дом хийчүүл яг уу одоо манайх чи бас ид шидийг хийж мэн шүү дээ. Ид шидний хийж Тийм шүү дээ. хаалган дээр сүүлүүд нь хог мох Тэгээд юу лээ хөрөө мөрөө тавьсан байдаг шүү дээ. Хөрөө зарааны үрс тавьдаг шүү дээ. Юу юм бэ? Хэрүүлээс хамгаалж Юу юмс хамгаалнаа гэж тавьсан байгаа нь өөрөө юунд итгэж байгаа ид шидэнд итгэж байгаа юм. Ид шид. Хэлээс. Өө тэнд нэг тэгдэг хүн байна гэнэ. Яа. Чи бас ингэ Тэгээдэг хүн байна гэнэ. Юм шиг яадаг хүн байна. ид шид. чи дайс. За дайс юм гэж. Ян дандаа юунд явах дайс юм л тий. За бас Өөрчлөсөн зам. маргаан Дайсан ер нь нахаас. дайс гэдэг маргаан үүсдэг маргаан. Хардалт. За хардалт гэдэг нүгэл бол маш том нүгэл тий. Тэрсэн. Хардалт бол ихнэр нөхрөө хардах тий. Нөхөр нь ихнэрээ, ихнэр нь нөхрөө хардах. Энэ стайл шиг тийм. Энэ хардалт гэдэг нүглээс болж юм маш их одоо айл бэрцсэн хурд ус шүү дээ. Юу хардаад байна гэж санаж байгаа хүмүүс байдаг. Гэхдээ тэр хардтыг ингээд хүмүүсийг харагдахад тэр нөгөө нэг юу юм шиг байдаг. Бүр нэг одоо нэг нөгөө юу ч гэж байна. Эсвэл өвчин гэдэг шиг. Өвчин юм шиг. Тий, өвчин. Тий, бүр нөгөө хүн Багаас нь гэмт байхгүй бас. тий яг нэг гэмт нэг шахнаас үүссэн. Шахнаас үүссэн. Тий. Хардалт. Тэгээд нөгөө зөв зөвөр хүн тийм хүнтэй уулзраад Аа. тэгээ ингээд бүр ингээд өөрөө ирэхгүй тийм болоод нөгөө гэмтээд тэгээ сүултээ Тэр харддаг бас харддаг. бүр нөгөө амнасаа залтахаас байгаа шүү дээ. Амар тэгэхээр Заримдаа юу гэдэг нь байгууллагын ажилтны ямар нэг юм алга болчихоор яг харддаг хүмүүс шууд хардж хэлдэг шүү дээ. Тэр асан баха. Энэ асан баха. Ингэсэн баха гэх. зоригтой хүний байж чиг авах юм байж. Хардахгүй хүмүүс шууд хүний нэр мэл зовоод тэр бас тэр энэ яриадаг тийм. Харддаггүй хүн бол тэгэхгүй шүү дээ. За байж одоо наа чи ихлээр сайн шалгын эсвэл тийм. Мичээр бүр ингэ нарийн юм ууссан. Энэ хоёр талаас нь Харддаг хүн бол шууд хадаад эхлэх гэсэн байна. эргэлзэхгүй За өшөө гэж уур хэлнэ. Уур хэлнэ ч бас нүгэл байна шүү дээ. Тэгэхээр энэ хардлагч нүгэл байх нь маргаан уур хэлнэ энэ бүхэн бүгд нүгэл байна. Ой чивсэн байна. Одоо Библийг харах юм бол та нарын уур хэлнэ дээр чинь бүр нар битэж адаг. Ой Уур хэлнэ Бурхны зөвийг харуулахгүй гэж байна шүү дээ. тэрс. Одоо хэд
Тэд нар шиг хүн ингээд уурлаад тий бас ингээд царай бачуураад Хүн дээр чи нар бүүж байгаа гэсэн бурхны үгэн дээр үү? тий эфес ном дээр уустай. Уур хилэн дээр чи нар бууж. Нэг одоо юу пестер аягүй яа. Тэгээ диавол байр боолох гэж байна. Тэгээ хүн ингээд хом мөнжиг ингээд уурлах юм бол уур хилэнгээ ингээд яг өргөлүүлэх юм бол юу болох нь? Нөгөө диавол байр болдох юм байна л да. Хүний дотор яг гоо диавол байр эзэн гэсэн үг байна. Нөгөө тэр төрлийн чөтгөр яг үнийг эзэж авах боломжтой. Тийм учраас диавол байрыг битээ өгөрөө гэж хэлж байгаа. Бүх яг тэр арталтан дээр хэлж байгаа. Муу муухай юм. Уурнаас л гарч. Нөгөө уур хилэн яг гоо. Тий. Уурсан ч бас нүгэл битээ хийгээрэй гэж. Уур байгаа. Уурлаад одоо хүн ингээд цогж авах ч юм уу, уурлаад амаараа хараалт гэх ч юм уу, хүнийг харах. Энэ чинь нүгэл юм шүү дээ. Тэгэхээр уурсан ч нүгэл битээ хий. Бас уур хилэн бурхны зөвийг харуулахгүй гэж хэлж байгаа. Одоо хүн ингээд уурж байгаа хүнийг харах юм бол хөөс ямар мундаг уурладаг одоо итгэж хүн бэ гэж хэлэх байх. Ийм хүн итгэж хүн уурж байна гэж хэлэх байх. Тэгэхээр яг бид нар бас уурсан ч яг тэр бас ингээд өөрийнхөө сэтгэлийг бас барина гэсэн үг. Энд чинь хүний сэтгэлийг хөдөлж гэж. Сэтгэл хөдлөх байх. Тэгэхээр энэ зүйлийг бас яг барина гэсэн үг байна. Олон хүмүүсийн донд ч ингээд бид нар бас бие авч явах та тийм. Уур хилэн бас хамаагүй уурлах. Хамаагүй уурлаад янз бүрийн амаараа бодлохгүй ярих. Тийм ам алдах. Уур гэж тийм. Дандаа алдаа гарсан. Уурсны дараа дандаа Иргэд тогоороо чааваа гэж хэлж яах. Бас хэцүү шүү дээ. Тэгээд юу номдч үсрээ байна шүү дээ. Өчүүхэн одоо өчүүхэн монголын мэрэгүү ухаан хийгээд алдар хүндийг давмгаалд гэж байгаа. Өчүүхэн тэнэглэл. Тэр хүн өчүүхэн нэг өмнөдөө суулгаад ингээд тийм уурлаад ингээд одоо шийдэл заа одоо ингээд нэг дуучин ингээд нэг шийдэл нэг хүн зогсгүй ярьж яхад нь тэрийг ороод инээчихэж байгаа шүү дээ. Тэр юм тийм. Тэгүн гол нь цаашдоор нэг одоо ингээд бой бичиж байгаа шүү дээ. Тэр юмхтэй зүгээр л тэр нэг хүний зогсгүй ярьсан юмыг нь ингээд дагаад инээчихэж байгаа байхгүй итгэж хүн. Гэтэл тэр нь маш тийм бодлогогүй үйл болчихж байгаа байхгүй. Яг өчүүхэн тэнэглэл нь нөгөө мэрэгүү ухаан хийгээд алдар хүндийг давмгаал гэдэг шиг болчихж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар бас ингээд бас ямар зүйл дээр хүн бас хүнийг дагаж инээх үү гэсэн бас бидний бодлого байхгүй. Хүн ингээд шал тийм ийм зогсгүй юм яриад ингээд тийм ийм янз бүрийн завхаар юм яриад эсвэл ингээд маш зогсгүй юм яриад ингээд тийм эсвэл хин нэг хүнийг шоолоод ч юм уу эсвэл хин нэг хүнийг ингээд тийм ингээд одоо ингээд буруутгах ч юм уу ингэж яхад тэрийг дагаад тэрнтэй нэгдэл инээх тийм дагаад тэрнтэй ингээд дагах айгүй тэн дээр одоо бид нар маш тийм бодлоготой байна гэсэн үг байна. Маш сайн бодлого. Тийм энд нүглийг сайшаах гэсэн юм. Тийм одоо тэр нүглийг сайшаах гэсэн роман байна тийм нүглийг хийсэн шүү дээ. Тэгэхээр бид нар бол тэдний дэмжигч байж болохгүй гэж хэлж байгаа. Даалгын цаашаа үгүй. Хагарал өсөлтөө. Уур хилэнгийн дараа өсөлтөө юм байна тийм. Өсөлтөдөг. Одоо жишээлбэл за хин нэг хүн гэдэг нэг гоё одоо уц авсан байх бол би яг юм адилхан юм авъя. Эсвэл нэг хүн одоо юу гэдэг нэг гоё уц аваад байсан. Энэ хаана ингээд нөгөө чи яг тэрийг нэг өсөлт гэсэн хэлтэй. Эднийх манай хажуудлын хинийх одоо юу гэдэг юу ачиж. Ийм гоё машин авчих. Манайх одоо аавыг ингээд нөгөө яг бодит байдал дээр одоо дүгнэлт явах биш. Яг хий гэж одоо ингээд өөрийгөө хүнд ойлгож байна шүү дээ. Өсөлтөх сэтгэл. Өсөлтөх чинь бас атархах өсөлтөх тийм. Ийм сэтгэл явал саа. Өсөлтөх, өсөлдөө. Хагарал. Хүнтэй нөгөө ив зүгөө авдаггүй тийм. Дандаа хагаралдчихдаг. Одоо магадгүй заримдаа жоо уушруу гуугаад өнгөрөх байсан бол муудалцаас алдаг. Тэгээд чи хагарчихсан шүү дээ. Тэгээд ирс эвдэрдэггүй буцаж эвдэрдэг. Хараа. Тэрс үзсэн. Тэрс үзсэн. За тэгээд одоо юу гэж атаархал гэж байна тийм. Атаархал. утгуучргүй хэрэг. Атаархал бол маш аюултай нүгэл байна. Атаархал бол ямар зүйлийн ерөөлийг зогсоод үзвэл. Аливаа ерөөлийг бүр тэр их зогсоод гэсэн үг. Хүмүүс хэлдэг шүү дээ. Тэр ингээд хүний нүдний хор монголчууд хэлдэг шүү дээ. Нүдний хор шиг ирчлээ. Атаархал орчлоо гэх юм. Энэ чинь өөрөө маш айхтар зүйл байна. Тэр зүйл хараа хэл амнаас амар. Энэ нүдний хор шиг ирчлээ. Хайдаг шүү дээ. Энэ бүр. Тийм бол би настаа үзлий яг тэгж байгааг харж байсан байхгүй. Тэр нь яаж ирэв?
Яг үнэндээ тэр нүрөө дэж тэр сайн зүйлийг шин зогсоож байгаа байхгүй. Тэр хүнд ирж байгаа ерөөдөө хүртэж ааж байгаа. Тэр атаархал бол маш аяг. Энэ нүглээс бид нар болгоно гэсэн. Ямар нэгэн байдлаар би ингээд хин нэг хүнд атаарх гэдэг юм яг. Оо эзэн минь би чинь те би энэ атаархал гэдэг нүгэл ч гэсэн би өгсөн байна. Би энэ нүглийг хийхгүй. Би өгсөн учраас атаархахгүй. Бүр яг тэгж хэлээд өгөх хэрэгтэй. Ингээд яг тэр 2 3 хэд хэдэн тохиолдол гарыг магадгүй атаархдаггүй юм байна. За нэг 3 4 удаа би өөрийгөө хүлээлээ. Би өгсөн учраас би атаархгүй гэлээ. Ингээд өгөх юм бол яг хөхөр яг тэр хүний тэр атаархлаар барьдаг сүнс хүчгүй болж байгаа. Тэгэхээр энэ бүх төрлийн нүглийн ард бүх төрлийн сүнс байгаа гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Бүх төрлийн нүглийн ард бүх төрлийн сүнс байгаа. Сүнс ажиллаж байгаа гэсэн үг. Одоо жишээлбэл хагалын сүнс. Яг энэ төрлийн сүнсүүд ажиллаж байгаа гэсэн үг байна. Тэгэхээр бүх гин нүглийн ард нөгөө явал түүний нөгөө бодол сүнсүүд байгаа. Бүх гин нүглийн ард. Одоо арх гэвэл яг тэрний ард тэр төрлийн нүгэл байгаа, чихрэн байгаа гэсэн үг байна. Тэр хүнийг яг донтгуулж байгаа тэр чихрэн байгаа. Үзий ядч. Тэр үзий ядалтын чихрэн байгаа. Хүний тэр тийм байж асуултууд үзий ядж байгаа. Тэгээ харддаг хүн ч бас арх. Тэр хардтын сүнс байгаа. Тэр төрлийн сүнс ажиллаж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар Библиэлд бурхан бидэнд яаж зааж өгч байгаа вэ? Та нар нүглийн хувьд бүх нүглийн өөрийгөө яг гэсэн лээ өгсөн гэж тооцоороо гэж байгаа. Тэгэхээр одоо ямар нэгэн байдлаар надаас энэ бүх нүглүүдээс ямар нэгэн нүгэл ингээд миний төрөөс ичтгэл юм бол би яг нүглийн хувьд өөрийгөө яг гэж өгүүлэх юм. өгсөн гэж тооцоо гэж хэлж байгаа би өөрийгөө өгүүлээ гэсэн үг. Би өгсөн учраас би энэ нүглийг хийхгүй. Яг ингэ зогсон гэсэн үг. Тэгээд би яг чөтгөрийг одоо юу гэдэг би нэг удаа яллаа. За магадгүй би хардтын чөтгөрийг яалаа. За миний ямар нэг хардтал төрлөө. Тэг би харддаг байж, сурцсан байж. Тэгвэл миний амьдрал энэ хардтын сүнс яг алжижсэн биз дээ. Тэгвэл би одоо яг хардах тийм бодол миний тус гарч ирэх үед би яг өөрийгөө юу шилхв. Энэ харддаг үхсээ, батэрдэн үхсээ. Би хардахгүй гэж хэлнэ гэсэн. Харин би хардахын оронд яг энэ хүнийг би харин ойлгоё. Энэ ажиг харин бурхан танд нь амьд байна. Амьдарч хийж гэж. Тэр хардах биш харин эсрэгээр нь яг хөхөр нөгөө хүнийг ойлгох гэсэн бодож байгаа. Ойлгож байна. Энэ хүн маань одоо үгүй бид нар яг тэр зүйлийг эргээр нь харна гэсэн үг. Дагуулж дийлж байгаа. Дагуулж гэсэн үг. Тэгэхээр яг тэр одоо миний амьдрал ажиллаж байсан тэр хардтын сүнс би ингээ өөрийгөө өгүүлээ тэр зүйлийг хэрэгжүүлсэн хийсэнгүй тэр нүглийг. За дараагийн удаа би дахиад тэр хардтал орж ирэх би дахиад тэрийг хийсэнгүй өөрийгөө өгүүллээ. За 3 дахь өгүүллээ. 4 дахь өгүүллээ. 5 дахь өгүүллээ. За ингээ би өөрийгөө би Христэнд өгсөн учраас би хардахгүй. Өгсөн хүн хардах уу? Одоо өгсөн хүн гэдэг үнэхээр нас урсан бай. Тэр хүн хардах уу? Хардахгүй шүү дээ. Хүн өгсөн бай. Тэр хүн арь уух уу? Уухгүй шүү дээ. Яг өгсөн учраас. Тэгвэл Библиэд чи өгсөн учраас өгсөн гэж хэлж байгаа. Христэнд чи бол яг боддоор өгсөн гэж хэлж байгаа. Тэгэхээр бид нар яг энэ сайн мэдээний үнэн дотор ингэж зогсон гэсэн үг байхгүй. Яг сайн мэдээнийхээ үнэн дотор бид нар амьдрах байхгүй. Би өгсөн учраас би ийм нүглийг хийхгүй. Би үзэн ядахгүй. Би одоо тэрслэхгүй, тэр сүнс санаа гаргахгүй. Би өрсөлдөхгүй. За цаашаа гэх юм бол атаархал архитал. Энэ бас гим нүгэл байна шүү. Утга учиргүй наригцэн. Ямар ч утга учиргүй гэх тийм. Хүмүүс наригцэн гэх дуртай. Энэ ч юу болох нь? Гим нүгэл болно шүү. Махан биеийн энэ үржимс буюу махан биеийн энэ үүс буюу нүгэл. Утга учиргүй наригцэн буруу юм одоо хэрэглээд байна тий. Чи хүн төрлөختөн чи бурхны сүм бүтээл гэдэг. Тэгэхээр муу нэг сатаны юу тамигч гэсэн бас л нүгэл шүү дээ тий. Нүгэл харин яаж тэр хүн тамгийг нас хорлоо. Тэр хүнийг суц ингэ тэлчих. Никотины хор хүний тэр уушгүй орж ирээд суц маш урт хугацаанд ингээд цусаа гүүгээд суцыг ингэ тэлчихэж байгаа юм. Дахиад жоохон байж хүний бие чинь өөрөөр тэр никотины хорыг тэмцээр ингээд цусаас ингэ гашуулж байгаа юм хорыг. Тэгвэл буцаад суц агшиж байгаа юм. Нэг 2 цагийн дараа. Тэгвэл дахиад нэг тамгаа аваад чи.
Дом нэг ус домтолтой байсан юм домтч. Тэгээд энэ үсэнд домтолтын юм уу? Энэ бас зүг биш. Зүйл биш тийм зүг биш. Одоо би ихээс гарахтаа бид нар тийм мемэнээс орчаад нэг цамс орж ирэх юм шүү дээ. Яг үүндээ хүүхэд яг нь тэр сүүгээр өссөн байна шүү дээ. Гэтэл чөтгөр ярьж байна. Тэр нэг юм домтолтууд юмыг яг амдан зуудчих жоох. Тэгээд тэр үе яг насаараа тэрний хамааралтай амьд тамхи авчаад байна. Тэр мончууд гэж тамхи 5 нас, арх 10 нас ороод байна. Ингээл хөгчүүд амьдлын туршлагаас ярьж байгаа. Тэр чинь яг зүг биш зүйл нь нүгэл юм аа гэж хэлж байгаа юм. Зүг бус байдал нь нүгэл юм. Ёс бус байдал нь нүгэл юм гэж хэлж байгаа. За нариг зэнгэх. Зэг юм аа. За дахиад хэлж байна. Би урд за юу гэж дараа сануулж би урд нь хамарт сануулж байсан. сануулж байсан. Урдчлан дахиад урдчлан сануулъя гэж. Ийм зүйлсийг үүдэх. Ийм зүйлсийг үүдэгч хаанчлыг Бурхны хаанчлыг өвлөхгүй гэж. За Бурхны хаанчлыг өвлөхгүй гэж юу гэсэн үг вэ? Тэр деваач руу орж чадахгүй гэсэн үг байна. Тэнгэрийн хаан тус руу тэр одоо Бурхны энэ хүн төрлөختөнд бэлтгэсэн тэр Тэнгэрийн хаан тус руу деваачны орн руу явах. Тэр хүн өв байхгүй, өвлж чадахгүй. Тэр Тэнгэрийн хаанчлыг Бурхны хаанчлыг өвлөхгүй гэж хэлж байгаа. Тэгэхээр Тэнгэрийн хаанч руу орохгүй тэр хүн хааш орох уу? Там руу. Хоёр газар байгаа шүү дээ. Нэг нь болохоор доошоо өчтөе орон там руу, алтам руу явж. Тэгэхээр энэ гим нүгэл хийж байгаа хүн бол одоо Бурхны авралыг авч чадахгүй байна гэж авч чадахгүй гэж хэлсэн байна. Энэ тэгээд хэлсэн байна гэж. Ялтчгүй юм. За бүгд марк номдэр биччихье. За тэгээд тэрийг үзээд дахиад нэг хоёр иш үзээд дуусгана. Яг бүгд нэг судлаад үзэж байгаа учраас нэг дөрөв сонсон сайн нухтаа авчих. Бид нар бас дахиад нүглийн талаар дахиж бас нэг нарийн явах байх. Яг нэг сайн үзэж байгаа учраас цаашаа явж үзье. Марк хийсэн. Марк 7-гийн 20 дээр очив. Нилээ уушаа явуулаа. Марк 7-гийн 20 дээр. За өндөр гарч ирсэн. За өндөр уншия те. Тэр гэж чимээ гэж байна. 7-гийн. Тэр 7-гийн 20. Тэр гэдэг нь Есүсийг гэж. Есүс өөрөө юм бэлээ. Энэ хороо ертөнцийг бүтээгч бурхан. Бидэнд амь амьсгалыг өгсөн. Бидний төлөө авралыг гүйцэтгүүлсэн. Бас бидэнд тэр амь өгөх ариун сүнс болсон бидний эзэн бурхан байна. Есүс бол. Тэгвэл эзэн бурхан маань Есүс маань юу гэж хэлж ихээр тэр эзэн Есүс юу гэж хэлсэн бэр хүнээс гарах юм л хүнийг удралгаа гэж хэлж байна. Одоо хүний дотроос гардаг энэ олон нүглүүд нь яад гэж хүнийг өөрийг нь удралдаг гэж хэлж байна. Тэгэхээр таныг яах вэ? Та одоо энэ нэг жоохон бохир аяганд ингэ цаа уучлаа. Та бузардах уу? Бузардахгүй. Одоо шинэ тэгвэл бузардахгүй гэж бохир байсан. Энэ аяг нэг жоо угаагүй ингээ цайг ингэ өгчээ. Энийг уугаа гэдэг та бузардахгүй гэж хэлж байгаа байхгүй юу? Харин таны дотроос хүний дотроос гардаг энэ зүрхнээс гардаг юм бол хүнийг яадаг? Хүнийг бузарддаг гэж хэлж байгаа. Дээрсгүй зам маань. Аа, тэгэхээр гэж одоо яг энэ бүтээгч гэсэн үг байна. Одоо бүтээгч гэсэн үг. Тэр хүнээс гарах юм бол хүнийг бузарддаг. За бүр энэ иштэй хаа бичээд авчихсан. Яг юу хүнийг бузарддаг гэж хүнээс гарах. Хүний дотроос гарах юм л яаж вэ? Хүнээс гарах юм бол гарах юм бол хүнийг яах вэ? Хүнийг бузарддаг юм аа гэж. Хүнийг бузарддаг. За тэр хүний дотроос юу гэж хаашаа? Ушин энэ хүний дотроос хүмүүсийн зүрхнээс гэж хэлж юм. Хүний зүрхнээс хорон муу бодол. За бичээ. Тийм хорон муу бодол. Хорон муу бодол. За энэ хорон муу бодол бүхэнд байдгүй. Байна. Байна тийм. За хорон муу бодлгүй яг юу? Юуны дандаа яадаг вэ? Энэ хорон боддог хүн байдгүй. Байна. Юу дандаа сөргөр хардаг тийм. Сөргөр боддог. Хорон муу бодол. Садар самуу. Бас таг анзаараа ямар үг их автдаг гэж чинь. Энэ завхаар садар самуу гэдэг үг их автдаг гэж байгаа. Тийм бай. Хулгай.
хоёр л бас үзчихээ. Одоо хулгайлах хүсэл хулгая гэх тийм. Бас аллаг гэдэг үг байна тийм. Завхаар шунхаар л балмууд явдал. За балмууд явдал гэдгийг юу гэж тайлбарлах вэ? Зэрлэг бүдүүлэг. Олон бат. Тэг зэрлэг балмууд. Бүдүүлэг. Зэрлэг балмууд. Бүдүүлэг. Мэдлэггүй байдал тийм. Бас тэр мэдлэггүй байдлаараа юм нэг тийм. Зэрлэг бүдүүлгээр хандж, балмууд байдлаар хандж байгаа тийм. Танхаач гэх юм. Тийм, танкаа гэж бас болно тийм. Танкаа. Танхаа. Зэрлэг танкаа гэж монголчууд хэлдэг шүү дээ тийм. Тэр чинь бас зэрлэг балмууд гэсэн үг шүү дээ. Балмууд явах. Мөн залмиг. Залмиг гэж. За залмигийг юу гэж тайлбарлах вэ? Залмигийг. Зайд мөрч одоо. Хуурамч. Ас Хуурмаг юм. хоёр нүртэй. Хоёр нүртэй. Одоо хоёр нүр чинь бүр 20 нүртэй гэж Хэлсэн даа. Одоо нэг 20 минут. Яадаг хэлсэн. Яг одоо юу гэдэг нөгөө хүмүүс ингээд яг өөрийнхөө дүр төрхийг ч юм уу нуудаг ч юм уу тий. Яг одоо бодит зүгээр бодит байдлаар нуугаад одоо нэг араа ч гэсэн хуурамч тий. Сайн хорон санаат дээр наана гоё. Яг одоо нөгөө тэр аюух заллиг нэг болсон шүү дээ тий. Хүнээс түр таанд аваад унаад түрээсийн таанд аваад амар лаг захирч шиг очоод тэгээд хамтдаа ямаагаар ажил ингээд заллиар ингээд хатсан тий. Тэгээд яг өөрийнхөө бодит тэр байдал нь хоо тэр юм бол тийм баян хүн биш. Эхлээд түрээсээ таанд аваад ингээд тэр хүнтэй хамтдаа ажиллах шилээд хүнээс маш хэмжээний заллиад аваад ирсэн. Тэгээд бас л яаж юм. Тэр хүн ингээд яг өөрийнхөө тэр байга байдлаасаа өөрийгөө хуулгах тийм Нарийн залмиг. тийм залмиг. Залмиг энэ дотор залмиг бас явж ий тийм залмиг. За энэ тачаангоо байдлаар өмнө төрүүлж байгаа гэсэн тийм. Энэ сэзэн бас амаараа хэлсэн шүү дээ. Тачаангоо байдал. Эзэн мөр хэлсэн шүү дээ тийм. Одоо эмэгтэй хүнийг зүрхэн дотроо, сэтгэл дотроо тэр эмэгтэй хүнийг ингээд тачаад нь харах юм бол чи нэг тэмдэг завхаарс гэж хэлж байна. Тэр ингээд баатуу одоо тийм тэгэхээр хүний шиг тэгж харах тийм одоо өсөл сэтгэл яг зэрэг дотор орж юу бид нар бас л яг өөрийгөө үхэх юм шүү дээ. Одоо жишээ нь тийм бол матуу метрээр тэр үнэхээр тэгсэн үйл юм аа гэж одоо эзэн Есүс Ирчүүд их ирсэн байна гинэ. Ашма. хин нэг Басаа гэсэн үг. Ирчүүд зэрэгтэй хичээл явуулж байна гэж байгаа. Бодлоо эмгтэй шиг баг бас эрэгтэй үнийг гэсэн эмгтэй хүн гэх юм бол яг энэ өөрөө түүнтэй аль хэдийнэ завхарсан гэж эзэн хэлж байгаа юм. Тэгэхээр бид нар ийм бодол санаач хүртэл яг бид нар шийдэх хэрэгтэй гэсэн үг байна. Энэ бодол санаа гэсэн шийдэх хэрэгтэй. Яг бол аливаа гин нүгэл нь энэ бодол санаанаас хэлж байгаа. Тий бодсон. Бодол санаа дотор ихэж өөрөөс өстэй. Бодол санаа явсаар хагаад яг нөгөө гим нүгэл болж байгаа. Тэгэхээр бид нар бодол санааны дотроос эхлээд л яг бид нөгөө дайныг хэлнэ гэсэн үг байна. Одоо яг нөгөө тэмцлээ эхлэн гэсэн үг. За миний бодол санаа дотроос эхлээд одоо атаарах, үзэн ядах, тийм тэр одоо янз бүрийн тэр муу хүсэл ингээд орж ирэх юм бол би яг би ийм одоо зүйлийг би бодохгүй. Яг л би өгсөн учраас Христиан миний тэр хуучин тэр муухай боддог байсан, муухайгаар харддаг байсан. Тэр хүн бол аль хэдийн загвармаа дээр өгсөн учраас би энэ зүйлийг бодохгүй гэдэг яг харин бодол санаагаа яг та нар бодол санаагаа дээгүүр зүйлстэй гэж хэлж байгаа шүү дээ. Дээгүүр зүйлсийг бодсоор бай гэж хэлж байгаа. Тэгэхээр бид нар бодол санаагаа хүртэл яг өөр зүйл рүү
За тэгвэл эзэн минь би яаж бусдыг хайрлах юм? Би яаж хайрах юм? Бурхны хайрыг Бурхны тэр агапе. Энэ бүх зүйлсийг ингэж засах уу? Болно. Тэгэхээр бид нар яг амьд дахиад яг одоо Христийн аймаар амьдтай дараагийн хичээл бид нар бас нөгөө талаас нь Жигсэн гэж байна. бас жагсан гэсэн үг. Яг одоо энийхээ эсрэг гэсэн үг байна. За ингэ дуусч байгаа юм тийм. Өөрөөр хүмүүс үгүй юу вэ? Бат за зайлмэг тачаангуй байдал атаархал гүтгэлэг бардам зам. За энэ бардам зам байхгүй тийм бардам зам байна. Өнөөдөр бардам зам гэдэг зүйл бас маш том үг байна. За дээдлийнх нь бол давхцж дээ тийм гүтгэлэг гэж байсан, атаархал гэж байсан. Тийм Монголд байгаа. Монголд тэгэхээр юмд яг уу тийм одоо буруу шийдвэр гаргадаг. Одоо монхог тийм тэр ийм бүх хорон зүйлс нь хүний дотроос нь гарч хүнийг бодролдог юм аа. Энэ бол хүнээс гарах зүйлс юм аа гэж энэ зүйлс. За тэр одоо нэг хоёр ишлэг уншаад хэлээд байна. Нэгдүгээр Иохан номын дээр гарч чинь. Нэгдүгээр Иохан 3-р бүлэг гарч. Лайвэр үзэж байгаа хүмүүс бас бичвэл бичээрэй. За онлайн дээр орж байгаа юм байна уу манайхаас? Байна. Ашмаа орж байна. За Инх цэцэг орж байна. Өдрөмэн Хин гэж орж ийн нөгөө. Мөнгө чулуун давг гэж юм. за Инх чимэг. яхна 3. Тэгээд хин за нэгдүгээр Иохан номын 3-р бүлэг. инхээ бас орж байна. Түүний хүмүүс гэж байгаа. Та нар бас бичээрэй. Би уншаад өгье. За нэгдүгээр Иохан 1-р бүлэг юу 3-р бүлгийн 1-ээс хойш хэдүүлээч. 9 бүлэг уншчих. Гуравдугаар бүлгийн 1-ээс 9 хүртэл. За юу гэж бид Бурхны хүүхдүүд гэж дуулуурахаар ямар их хайрыг эцэг бидэнд соёгсныг хараач. Одоо Коммент дээр бас бичиж болно шүү гэсэн. Бидний хүмүүсс тандгүй хүчээр. ямар их хайрыг эцэг бидэнд соёгсныг хараач. Бид бол тийм юм аа. Бурхны хүүхдүүд юм аа. Тэр маш хайрыг авсан тэр Бурхны хүүхдүүд юм аа гэж. Иймээс ертөнц одоо түүнийг мдээгүй тул одоо Бурхныг мдээгүй тул биднийг ч бас мэддэггүй юм аа. Хайртууд минь ээ бид одоо Бурхны хүүхдүүд ээ. Бидний ямар байх нь хараахан үзэгдээгүй ишрдээгүй байна гэж. Түүнийг үзэгдэх үед бид түүнтэй адил болно гэдгийг мэднэ. Учир нь бид түүнийг яг байгаагаар нь харах болно. Бурхныг яг байгаагаар нь харах болно. Түүнд ийхүү одоо Бурхантай уулзнаа би түүнийг яг байгаагаар нь харна гэж ингэж найдаж байгаа аливаа хүн өөрийгөө яд гэж цэвэршүүлдэг. Одоо өөрийнхөө дотор байгаа гим нүглийг яах вэ? Нэг нэгээр нь ингээд үхэлтэй нүүр тулгаад дуусгах гэсэн үг байна. Ингээ бушилж байгаа. Өөрийнхөө дотор байгаа нэг нүглүүдийг ингээ бушилж байгаа. Тэгвэл ингэж Бурхантай нүүр тулж уулзнаа. Би Бурхантай адилхан хувиргаднаа, өөрчлөгдөнө. Тэр Тэнгэрийн хаан улсын хүүхэд болно гэж байгаа. Ийм хүмүүс нь өөрийгөө цэвэршүүлдэг юм аа гэж. Учир нь тэр цэвэр ажээ. Бурхан бол ямар гэж юм? Цэвэр. Бурхан бол цэвэр бөгөөд ариун, ариунаас ариун. За дөрөвдөр нь нүгэл үйлддэг хүн бүр ёс бус хэрэг үйлддэг. Нүгэл бол ёс бус хэрэг юм аа. Альва ёс бус хэрэг нь юу байх вэ? Нүгэл юм биш. Нүглүүдийг зайлуулахын тулд энэ нүгэл гэдэг зүйлийг зайлуулахын тулд тэр үзэгдсэн гэдгийг та нар мэднэ. Түүнд одоо бидний хүүд ямар ч нүгэл байхгүй. Түүний дотор одоо Есүсийн дотор байгч хинч нүгэл үйлддэггүй. Түүний дотор гэдэг нь юу гэж хэлсэн бэ? Түүний сайн мэдээний дотор байдаг хүнийг нь түүний дотор гэж хэлсэн шүү дээ. Тэгвэл би Есүст итгэдэг гэсэн мөртлөө би Есүст хамт өгсөн гэдэг зөвшөөрөхгүй байх юм бол тэр хүн түүний дотор байж чадахгүй. Чадахгүй. Гадна дардан баах. Хараахан тэр хүн Бурхны хүүд итгээгүй баах. Тэгвэл түүний дотор гэдэг нь Есүс Христийг Бурхан эзэн гэдгийг мэдээ зогсохгүй. Түүний цусаар миний нүгэл уушлагдсан гэдгээ мэддэг. Бас миний хуучин энэ нүгэл хийгээд байгаа хуучин хүн маань тэр загалмаа дээр Есүстэй
үхсэн юм байна гэдэг өдөр бүхэн хүлээн зөвшөөрч цаг ямагт хүлээн зөвшөөрч амьдрдаг хүнийг Есүсийн дотор байгаа хүн гэж хэлж байгаа. Түүний дотор байгаа хүн гэж хэлж байгаа. Тэгвэл түүний дотор байгч хэн ч яадаг гэж юм. Нүгэл үйлддэг гэж хэлж шүү дээ. Бүр таа энэ ихтэй бүр ингэ бичээд байгаа. Түүхээр бидний болтол нь юу юм хэр түүний дотор байх нь чухал байна. Түүний дотор. Есүсийн дотор байх. Түүний дотор байгч хинч нүгэл үйлддэг юм аа. Үйлддэг вэ? Нүгэл гэрээ үйлддэг хинч түүнийг яг үзээгүй мэдээгүй байна гэж хэлж байна. Хэрвээ та нүгэл хийж байгаа бол та яг харах нь Есүсийн тухай мэдээгүй Есүсийг харах нь таниагүй байна гэсэн үг. Та харах нь Есүсийн Бурхны хүүгийн тэр сайн мэдээнд нь та харах нь итгээгүй байна гэсэн үг. Тэр нүгэл хийж байгаа. Тэгэхээр түүний дотор буюу тэр сайн мэдээний дотор түүнд итгэхээр түүний сайн мэдээнийхэн дотор нь амьдардаг хүн бол нүгэл хийхгүй, нүгэл үйлдэхгүй гэж хэлж байна. Одоо тэр бяцхан хүүхдүүдээ та нарыг хинч бүүмэглэх. Яг бяцхан хүүхд гэж хэлж байгаа Бурхнаар дахин төрсөн хүн болгон ямар вэ? Бурхны өмнө хүүхд гэж хэлж байгаа. Бяцхан хүүхдтэй адилхан гэж хэлж байгаа. Бурхнаар төрсөн хүн. Нэг өсөн дотор юу яаж юм? Бурхны тэр сайн мэдэн дотор бүрэн дүүрэн тасалж байгаа байна гэсэн үг. Бурхны үгэн дотор харах нь бас төлөвшөөгүй байна гэсэн үг. Сайн мэдээг байгаа. Тийм болохоор сүнсний үед ямар байх нь вэ? Бяцхан хүүхд гэж хэлж байгаа. Бяцхан хүүхд. За, бяцхан хүүхдүүдээ та нарыг хинч бүүмэглэх. Зөвийг үйлдэгч нэг нь Бурхны зөв байгаач нь зөвт байна. Нүгэл үйлддэг нэг нь яавал их юм аа. Хэрвээ тэр хүн яг нүглээ үйлдэж байгаа бол тэр хүн хэний харьяатай байна? Диавол их байна гэж хэлж байгаа. Хараахан тэр хүн яг сайн мэдээг ойлгоогүй байна. Есүсийг зүрх сэтгэлдээ хүлээж аваагүй байна гэсэн үг. Тэр хүн диавол их юм аа. Нүгэл үйлдэж байгаа бол. Диавол ихнээсээ нүгэл үйлдсэн. Тэгвэл диаволын үлсийг устгахын тулд Бурхны хүү энэ зорилгын төлөө үзэгдсэн гэж хэлж байна. Энэ диаволын үлсийг бүр байхгүй болгохын тулд тэр нүгэл гэдэг зүйлийг энэ хүний амьдралаас бүрмсэн алчхын тулд Бурхны хүү энэ газар хүн болж ирж үзэгдээд дахиад загалмаа дээр цогцлогдоод тэр авралыг тэр бүх нүглийн уучлалыг тэр бүх хүний хуучин хүнийг хэн өгүүлж байгаа байхгүй. Тэгэхээр энэ зорилгын төлөө Есүс энэ хороо дээр тэр агуу Тэнгэрийн Бурхан тэр эцгийн баруудлын сэлтийгээ орхиод энэ газар тэр агуу сүрж авахнгаа орхиод хүн болж ирж байгаа байхгүй. Тэгэхээр энэ Бурхны хүү ирсэн зорилгыг би зорилготой нэгдэхгүй бол би яг Бурхны хүүд итгэхгүй байна гэсэн үг. Тэгвэл итгэж байгаа хүн бол тэр сайн мэдээг яг тэр сайн мэдээг хүлээж аваад тэр сайн мэдээ дотор өдөр бүхэн амьдрдаг хүн бол энэ хүн бол тэр Бурхны хүүгийн ирсэн зорилгыг биелүүлж байгаа юм байна. Тэгвэл юу гэж юм дээр энэ диаволын үүсийг нь буюу энэ Бурхны хүүхдүүдэд гим нүгэл хийлгээд байгаа энэ үүсийг энэ сатаны ажлыг энэ сатаныг яг ард нь энэ тэр струм гэсэн шүү дээ. Тэр бүх гим нүглийг адах юм байгаа гэсэн тийм. Диавол чөтгөр байгаа гэсэн шүү дээ. Тэгэхээр энэ нүгэл хийлгээд байгаа энэ сатан чөтгөрийг яг ямар ч ажилгүй болгохын тулд Бурхны хүү ясмаа. Тэнгэрээс Есүс ирсэн гэсэн үг. Ирээд тэр загалмаа дээр энэ ажлыг хийсэн байхгүй. Тэгэхээр өнөөдөр бид нар яг Бурхны хүүгийн энэ загалмаа энэ агуу үйлстэй нэгдээд би бас Есүстэй хамт загалмаа дээр цогцолдоод миний хуучин энэ нүгэл хийгээд байгаа тэр сатан үүслээд байсан. Тэр сатаны тэр хүслийг гүйцэлдүүлжсэн энэ нүгэл хүн маань өгсөн байна. Тийм учраас би цаашид нүгэл хийхгүй. Тэгээд одоо бүх гим нүглийг эрэхтэн яг дотор гартна. Би өгсөн учраас би энэ нүглийг хийхгүй. Би өгсөн учраас би атгахгүй. Би өгсөн учраас би одоо тэр завхаарахгүй. Би өгсөн учраас тамхи татахгүй. Би өгсөн учраас архийг уухгүй. Яг ингэж нүглийг өгүүлж байгаа энэ хүн бол хэмбэ гэхээр яг Есүс Христэд итгэдэг түүний дотор амьдарч байгаа түүний сайн мэдэн дотор амьдарч байгаа хүн юм аа. Ийм хүн жоохон цаг хугацаа өнгөрөх юм бол 1 жил, 2 жил болсны дараа яг хөөхөд энэ хүн маш олон гим нүглийг ялсан байх болно. Энэ хүн бол Есүстэй хамт ялж хүн байна. Амен. Нэр би үгсээ айлхгүй хэцүү уухгүй байна шүү. Тийм. Яг л санагддаг болсон юм шүү. Яг тэр
арга хүслийг хий өгж байгаа хэрэг яавал чөтгөр өгж байгаа юм. Чөтгөрийн зорилго бол таныг яг та бидний гим нүгэл хийлгэж бидний амьдралыг яг тэр Бурхны ерөөдийг алдуулах. Тэр гим нүгэл хийлгэж биднээр яг бидний хүчгүй болгох. Гим нүгэл хийлгээд биднийг яг бидний амьдралыг сүрүүлэх ийм зорилготой чөтгөр ажилладаг. Тэгвэл бид нар яг гим нүглийг ялснараа бидний амьдрал тэр Бурхны ивэл өрөөл ирж байна. Бид нар ч гэсэн яг сүнсний хувьд маш тунгалаг, маш хүчтэй болно гэсэн үг. Та магадгүй гим нүглээс бүрэн гим нүглийг ясны дараа таны дээр яг Бурхны ариун байдал буюу Бурхны оршихуун тэр нөгөө амийн дүр бурхан болно гэсэн үг. Тэр нөгөө эзний хэлсэн үг гэдэг үг. Би таныг амьттай, ялгсан амьттай байхын тулд ирсэн гэдэг үг нь бэлдэнэ гэсэн үг. Тэр та гим нүглээ хайр тусан таны дээр юу нэмэгдэх вэ? Бурхны амийн ялхал бүр их болно гэсэн үг. Бүр ялхан гэсэн үг. Тэгэхээр тэр үед яг та хүмүүсийн төлөө залбирах үед ч та хүмүүстэй гар тавиад залбирах үед ч тэр өвчин гэдэг чөтгөрөө зайлж та үнэхээр тэр бурханлаг эрх мэдлийг тээх болно. Бурханлаг хүчийг та тээх болно. Тэгэхээр гим нүгэл гэдэг зүйлийг бид нар таньж түүнийг яг нэг нэгээр нь тэр үнэнүүдийг бидний усан усмын одоо цэцэрлэгийг сүйтгэдэг тэр нүгэл буюу үнэнүүдийг яг нэг нэгээр нь ингэж арьж бүгдийг устгах нь бидний ажил. Тэгэхээр өнөөдөр нэг өсөндөө бид нар одоо гим нүгэлтэй дайн эхлүүлж байгаа гэсэн үг. Сатантай дайн эхлүүлж байгаа гэсэн үг. Тэгээ бид гим нүглийг мэдснээрээ хүмүүс үнстэй яг одоо өнөөдөр ихлээр дайн эхэллээ. Та бүхний одоо тулалдаанд амжилт хүсье. Ингээд өнөөдөр гэж бодсон.